Тэгээд яг энэ үед бас яригдсан нэг зүйлүүд маань юу вэ гэхээр 9 дугаар богд бол Монгол газар одоо 9 дугаар богдыг болохоор их тодруулах асуудал бол мэдээж лам хуурах сүсгтэн олны дунд ерөнхийдөө яригдсан байдаг л да. Тэгээд одоо ингэ юу вэ гэхээр одоо тэр үед болохоор хэл бүгд ингээд хаалттай бод нэгдүгээр ардын сүмэнд суучраас нь одоо Банчин богд далааламтай холбогдож одоо хойд дүрийг бодлоо сүнтэг шүүлж хуучин яг цагийн ёсоор нь албан ёсоор нь түүнийг нь тодруулах хилчилгээх төлөөлөгч явуулах за түүнээс нь залж ирэх асуудал бол бүх зүйл хоригтой ерөөсө тас хориотой байсан учраас мөн далаалам болсон гэж уулзаад за хөдөлгтийн дараа энэ үед болохоор манай богдмаад нас их өндөр зоглцсон байсан. За би лагшин ч гэсэн бас нэлийн жилэрхүү болцсон байсан. Энэ үе шүү дээ тийм ээ. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мадрая подкаст Монгол хотог төвлөгөөд цуврал нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар хүрэхэд бэлэнсэн байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд танд хүргэе. Тэгэхээр бид бүгдийн цуврал нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар бол 9 дугаар богд гэгээнэ. Тухай намтрын тухай нэвтрүүлэг байна. Тэгэхээр уламжлал ёсны дагуу 9 дугаар богдынхаа нэр алдрын нэр алдрын нэр гэдэг лээ тийм ээ. За манай богд 9 дугаар богд маань номын нэр нь Жамбал намдал Чойжи Жансан гэдэг нэртэй. За Жамбал намдал гэдэг Чойжи Жансан гэдэг ямар утга агуулгатай вэ гэхээр Жамбал гэвэл зөөлөн цогт гэсэн үг. Зөөлөн цог. Цог гэсэн үг. Цогт. За Манчир бурхны нэр бас болно. Манчир гэж орчуулж байна. За намдал тийм гитлэх гэсэн үг. Тийм гитлэх. Тийм гэдэг маань юу гэсэн үг вэ? Маш их гэсэн үг юм утга санаатай. Гитлэх. Чойжи Жансан гэвэл номын дуаз, номын ялгуусан тэмдэг гэсэн маягтай үг. За Жансан гэдэг маань болохоор ялтын тэмдэг гэсэн маягтай. Тэгэхээр манай богдын нэрээс нь одоо ингээд бодоод үзвэл за ямар ч байсан Манчир бурхны зөөлөн цог Манчир бурхны бэлэг уянтай амтэн шавнар бүгдийг одоо номын ёсоор нь болонгот нь нирванд одоо гитлэхийн дээр нирванд хүргэх. За тэгээ шашин номын удирдагч талаас нь номын дуаз ялтын гэсэн одоо ийм нэртэй бас байгаа. За үүнд бас нэг зүйлийг болсон гэж хэлэх хэрэгтэй. За саяхан болтлоо одоо манай богд маань одоо тодроод за тэгээд богдын одоо шавдан солбыг нь бид уншдаг болтол нь болохоор би ч гэсэн одоо тэгж юу гэж бодчихсон гэхээр богдын алдрыг болонгот нь Жамбал намдал Чойжи Жансан гэж одоо байх гэж ном дээр тэгж гарсан. Жамбал биш Жэбал. Жэбал буюу богд цог гэсэн үг. Цог богд гэсэн маягтай. За яагаад ингэсэн гэхээр анхтлан одоо миний олж авсан тэр одоо ном дээр богдын нэрийг бол бичгтээ яг Жэбал намдал Чойжи Жансан гэж бичсэн тийм хуулбар номыг би анх харсан. Тэгээд эндээс болонгот за манай богдын нэр маань болохоор өмнөх одоо 8 дөрвийн богдоос арай өөр ингэж нэрлэгддэг юм байна да. Жэбал гэдэг нэртэй юм байна да гэж ингэж бодоод байсан ба. Тэгсэн хожмоо ингээд сүүлдээ одоо ингээд залбир солидог гарсныхан дараа намтар түүх одоо ингээд энэ бичсэн болохоор голдуу ингээд Жамбал гэдэг нэрээр байсан байна. Гэхдээ тэр Жэбал гэдэг нэр нь бол яагаад тэгж утсан бичлэлтийн дээр багчаа алдаа байсан уу мэдэхгүй ямар ч байсан Жамбал намдал гэдэг нэг нэрээр нилээ хэсгүүд гэж хуулагдаж ном байхыг бол би харсан. Үтсэн учраас тэр Жамбал намдал гэж ингэж хэлж байна. Тий. За тэгээд бол номын алдар нь болохоор Жамбал намдал Чойжи Жансан гэдэг нэртэй. За дараагаар нь өөр нэг юм бас байна. За өөрийнх нь манай богд маань өөрийн болохоор нэг төрлөх одоо багын нэр гэж бас байна. Анх одоо эцэг эхээсээ мэдлэгтэй болохоор одоо эцэг их нь болохоор одоо ингэж нэр өгсөн гэж бас байдаг л да. Тэгтээ болохоор түүнд тэр нэр маань юу гэхээр Содном Даржа гэдэг нэр өгсөн байна. Содном Даржа. Зүгээр яг ингээл одоо нөгөө хүний нэр. За энэ нэрийг хэн өгсөн гэхээр тухайн үед яг энэ төвдөд байсан Гандан Ширээт лам. За энэ дээрхоор Жамб Чойдог гэж хүн. За тэгээд энэ эцэг их надаа багш байсан тэр хүн босон гэж энэ Содном Даржа гэдэг энэ нэрийг
бас ингээд өгсөн байгаа юм. За тэгээд энэ хүн маань болонгууд ерөнхийдөө 20 дугаар зууны эхэнд байсан гандан ширээд ингэж хүн. За сүүлд нь за тэгээд энэ манай богдын эцэг их нь болохоор одоо Бабанхай Римбучи гэж үе. Тийм. Бабанхай Римбучийн болонгууд нь 2 дугаар дөрийн хувилгаан Жамбал Анзан Бэрнлээ Жамс гэж гэгэнтэй болоо ингээд солиход за энэ хүү бол их одоо хожмоо болохоор их одоо төрлөختөн болохоор их сайн хүү байна. Хүүгийн нэрийг юу гэж өгсөн гэхээр Содном Даржаа гэж ингэж өгсөн. Тэгвэл энэ бол ерөнхийдөө шашныг барих, шашныг тэтгэх, ерөнхийдөө шашны эзхүү юм байна. Тийм учраас Данзан гэдэг нэр нэмье гэдэг. Данзан Содном Даржаа гэдэг ингэж болсон гэж. Тэгэхээр бол хоёр дахь одоо Бабанхай гэгэний үед гэгэн болохоор нэрийг нь тэгж сольсон. Солиод. Тэгэхээр Жамбал намдал чойж жансан гэдэг дээр болохоор өөрийн төрлөх нэрийн Содном Даржаа гэж байна. Хожим энэ болохоор гандан ширээд бас өгсөн юм байна. Тэгээд Бабанхай гэгэн болохоор сүүлд нь болохоор Данзан гэдэг нэр нэмээд Данзан Содном Даржаа гэдэг нэр ингэж өгсөн гэсэн юм. За тэгэхээр үндсэндээ болохоор одоо энэ сүүлийн Жамбал намдал чойж жансан гэдэг нэрийг нь болохоор хизээ өгсөн бэ гэхээр богд маань яг хотогтын дүрээр тодруулаад энэ болохоор одоо Монголын одоо Жавзандам хотогтын хойд дүр юм уу юм аа гэд тодруулахдаа өгсөн гэсэн. Хэн өгсөн бэхээр Арадан гэгэн гэж өгсөн. Арадан гэгэн 5 дугаар Арадан гэгэн. За энэ 5 дугаар Арадан гэгэний нэр нь Төвдөн Жамбал Иштамби жансан гэдэг. За 1947 онд одоо бий барсан энэ хүн. За энэ хүн болохоор тухайн үед юу байсан гэхээр Төвдийн одоо төрийн сайд байсан. Шашныг одоо юуг нь байсан үе. За тэгээд яг энэ 20 дугаар зууны ихэнх үе чинь болохоор ерөнхийдөө дэлхийн одоо бүх газар болгоо ороо босгоо байсан. Монгол ч гэсэн одоо тэр үед шашин одоо ингээд 20 дугаар зууны одоо 30-аад оны үед байж тийм ээ 30-40-аад оны үед маш их ороо босгоо байсан үе шүү дээ тийм ээ олон үйл явдал гарсан. За Монгол оронд үндэсний эрх хчлөө тусгаар тогтнолын одоо болсон дараагаар нь болохоор гамин борооны одоо тэр өмнө төмө гарсан. За дараагаар нь ардын хувьсгал ялсан. Ардын хувьсгал ялсан дараа олон янзын үзэл суртал болсон. Орсын нөлөө орсон. За түүний дараагаар шашин номын эсрэг за ходог товилгаад лам хуурга одоо хаад ноёдын эсрэг одоо тийм одоо компанид ажил явагдсан, устгал явагдсан, сүм эдийг устгал явагдсан гэх мэт энэ дэр одоо тэр маш их юу болсон гэдэг маш их олон юу гарсан тийм ээ. Түүний дараагаар болонгууд нь дэлхийд даяараа ингээд ус хоорондын маш их дайн өмөн болсон гэдэг ийм их цав юм болж байгаа үед энэ бол болохоор Төвдийн бас дотоодод хэдий Төвд маань болохоор энэ олон улсын нөхцөл байдлаас ерөнхийдөө юу байсан ч гэсэн тэндээс нь аглаг бууд байсан ч гэсэн дотоод бас хямрал болж исэн учраас яг дотооддоо болохоор бас энэ яг төрийн одоо хашч исэн энэ гандан ширээд Арадан номон хаан ч болгонгууд шорон торгдсон гэх мэтийн одоо тэгээс үлд нь бас өргөдсөн гэх мэтийн удаа ороо босгоо их явдал болсон л доо. За тэрийг бол яриад явах. Гэх мэтийн болсон. Тэгээд болгоно яг богдоор тодруулсан хүн болохоор энэ Арадан номон хаан. Арадан номон хаан тодруулахдаа Жамбал намдал чойж явсан гэдэг нэрийг ингэж өгсөн байдгийг энэ нэрийг өгсөн байна. Тэгэхээр яг хэдийн үед тодруулсан гэхээр 4 настай байх үед нь ингэж тодруулсан. За хэн одоо үүнийг одоо ингэж мэдсэн гэхээр тухайн үед яг энэ нөгөө уртлын төрүү дүрийн одоо 8 дугаар богдын одоо совин 8 дугаар богдыг бий барахад болохоор одоо Төвд нутг руугаа одоо ингэ буцчихад тэгээд ингээд нэг байсан байгаа юм. Тэгээд ингээд байх үедээ болохоор одоо энэ богдын одоо эцэг их хоёлаа бас энэ яриараа орохоос өмнө ерөнхийдөө манай богдынхаа мэндэлсэн болоод нөгөө эцэг их газрыг нь бас ингээд товчхон дурдаа явчихл да. Манай богд маань болохоор 16 дугаар жилийн хар бичин жилийн өвлийн дунд сарын шинийн 7-ны өдөр мэндэлжээ гэж одоо энэ богдын өөрийн намтар дээр гарч. Тэгэхээр манай богд маань бичгтэй байх нь 9 дугаар богд. Өвлийн дунд сарын шинийн 8. За 16 дугаар жилийн хар бичиж жил гэдэг нь болохоор 1932 он болно. За тэгээ 1932 оны 1 сарын 3-ны өдөр ингэж болно. За энэ дээр нэг зүйлийг бас ингэж хэлэх хэрэгтэй. За манай 9 дугаар богдын мэндэлсэн он бол 1932 он байна тийм үү? Тийм байна. За манай 8 дугаар богдын Нирвандер үзүүлсэн он бол 1924 он байна. Тэгэхээр энэ хоёр
Оны хооронд болохоор нэг 8 жилийн бас нэг зөрөө гарч байгааз. Тийм байна. 1924-өөс 1932 оны 8 уучлаарай 8 жилийн бас ингэ зөрөө гарч. За эндээс бас юу хэлэх гэж нэг ихээр нэгдүгээр богдоос эхлээд манай 8 дугаар богд хүртэлх одоо бүх гэгээч бол маань за зарим нь нас богинохон ахархан насалсан боловч зарим нь урт насалсан юм байгаа боловч уртлын дүрийн гэгэн нас барсны яг дараа жил нь яг дараагийн одоо гэгэн мэндэлсэн байдаг л тоглолт. Яг тодруулсан дөрүүд нь. Тэгэхээр уртлын одоо жишээлбэл нэг жил нь залуу жил яасан бол түүний дараагийн жил одоо дараагийн дүрийн гэгэн ингээд ерөөсө жил яг ингэж яг хоорондоо яг хий орохооргүй ингэж тодруулсан яг юм байгаад байдаг. За гагцгүй ганцхан одоо 8 дугаар дүрээс 9 дугаар дүрийн яг энэ хоорондохыг шилжилтэн дээр 8 жилийн юм нэг зай байна тийм ээ. Орон гэж гарч байгаа. За энэ ч бол бас нэг ойлгож болохоор хэд хэдэн зүйлүүд гарч ирнэ. За 8 дугаар богд Нирман дүр болох яг тэр цаг үед болохоор Монгол ардын хувьсгал мандат. За тэгээд түүний дараагаар нь болохоор бодлого болоод одоо бурхны шашин болоо лам хуврах тандах одоо бодлого шийдвэр нь болгонгод нь өөрчлөгдсөнтэй холбоотойгоор за сүмд хүн болгон одоо хэдий шүтэх эсвэтэг хэрхэн байгаа гэж байгаа боловч шашин ном бурхан шүтээний эсрэг бодлогыг маш эрчимтэй явуулж сүм дугныг одоо устгах алам хуургуудыг хар болгох ерөнхийдөө бурхан шашныг үгүй хийх ингээ бодлого маш эрчимтэй ингэж явжсны нэг юу нь болохоор хотогт хувилгаадуудыг тодруулах тэр явдлыг албан ёсоор гэж хориглосон одоо үндсэн хуулиас үндсэн хууль болоод бусад хууль одоо дүрмөдөр бас тийм арга хэмжээ гарсан. Тийм учраас болохоор дараа дөрөг ингэж тодруулах асуудал болонгот нь ерөнхийдөө маш хэцүү ерөнхийдөө бүрхэг болсон монголчуудын хувьд бол. За тэгээд мэдээж болохоор олон янзын оролдлогууд одоо хойд дүрийг тодруулахын богдын дүр болоод буцаад хотгодын зүйлүүд олон янзын оролдлого гарсан байдаг л да. Тэгээд тэр олон янзын оролдлогод гарсныг нь тухай дээр бүрд нь болохоор янз бүрийн арга хэмжээг тэдгээр хүмүүст авч тэдгэрийг болохоор ингэж хориглож одоо ингэж таслан зогсоосон тийм арга хэмжээ бол авсан байдаг л да. Тэгээд яг энэ үед бас яригдсан нэг зүйлүүд маань юу вэ гэхээр 9 дугаар богд бол Монгол газар одоо 9 дугаар богдыг болохоор яг тодруулах асуудал бол мэдээж лам хуурах сүсгтэн олны дунд ерөнхийдөө яригдсан байдаг л да. Тэгээд одоо юу вэ гэхээр одоо тэр үед болохоор хэл бүгдээр ингээд хаалттай бод нэгдүгээр ардын сүмэнд суучраас нь одоо банчин богд далаалантай холбогдож одоо хойд дүрийг сүнтэг шүүлж хуучин яг цагийн ёсоор нь албан ёсоор нь түүнийг нь тодруулах хилчилгээх төлөөлөгч явуулах за түүнээс нь залж ирэх асуудал бол бүх зүйл хоригтой ерөөсө тас хоригтой байсан учраас тэдгээр асуудал ингээд хоригдож эхлэхэд дараагийн нэг зүйлүүд маань болохоор ерөнхийдөө 3 дугаар богдын үеэс гараад монголчуудын дунд бас байсан нэг зүйлүүд нь юу гэхээр богдыг өөрсдийнхөө дундаас тодруулах орлого ингэж бас яригдсан л байдаг л да тийм ээ 3 дугаар богд үеэс эхлээд одоо 8 дугаар богд хүртэл ерөнхийдөө монгол нам нар дундаас тодруулах. Тэгээд энэ асуудал болгоод удаа дараа гарч ирэх үед тухайн үед Манжин хаан болоод одоо тухайн энэ засаг захиргааны үднээс тэдгэрийг нь заримд бол бас ингэж түүнийг болгонгот нь бас ингэж буруулан шийтгсэн юм тохиолдол зөндөө гарч ирдэг л дээ. Жишээлбэл Монголын тухайн зарим нэг одоо хам ном хаан байсан хүн дараа дөрийн нэг богдыг дараагийн дүр тодруулахад нь монголчуудын дундаас одоо тодруулна гэдээ хайсан. За тэгээд ийм юу гаргасныхаа үднээс албан тушаалаас нь буулгаж баал шийтгсэн гэх мэт тийм янз янз баримт зөндөө ийм орлогод их байсны нэг илэр нь бол яг энэ одоо 9 дугаар богдоор хойд гарсан баг. Хэдий ардын засаг ингээд мандаад хориглосон байгаа боловч гэсэн сүсгтэн олон хүмүүс, залам хуур хүмүүс богдын хойд дүрийг тодруулъя. Ингээд ярьж байгаа энэ үед болонгууд нь одоо энэ Сэлэнг аймагт нэг одоо хүүгийн одоо мэрэгэн хүүгийн тийм нэг юу гарсан гэдэг л да. Тэгээд тэр нэг 7-8 настай нэг хүүгийн сураг гараад одоо лувсан гэдэг хүний одоо хүү гэдэг баха. Тэгээд сураг гараа. За тэр сураг гараа. Тэгээд Монгол эндээс нь одоо янз хүрээний тэр лусан сонжин сорж болоод хүрээний хам ном хам байсан, дид хам байсан. Тэдгээр хүмүүс бас ингэж ховчлон бас очиж уулзах, ховчлон бас ингэж яах
орлогод гарч ирсэн. За тэр үеийн болонгууд нь ардын засгийн үеийн тухайн тагнуулын байгууллагаас нь шалгаад тэр хүүхдийг болохоор тухайн тэр нөгөө нэг явсан хүмүүсийг нь бас өөр хэрэгээр баривчилж шингээ шийдгэх. За тэр хүүхдүүдийг ээжийнх нь хамт бас нааш Улаанбаатар хотод татаж авчрахын зарах хэмжээ авсан гэд нэг тиймэрхүү янз янзын нэг юунууд гарсан байдаг. Яриа болоод үйл явдлууд болсон байдаг. Гэхдээ тэр хүүгийн хувь заяа болохоор ерөнхийдөө нэг 7-8 нас орчимтойгоос ерөнхийдөө самхарсан байдаг. Ээжийнх нь намд Улаанбаатар хотод авчирсан. Тэгээд тэр хүүхдийн хувь заяа цааш нь хэрэгсэн мэдэхгүй. Ямар ч ус нэг лувсан гэж хүний хүүхдийн нэг сур гараад өгсөн. Энэ болонгоч нь гаднаас тодруулах нэг арга хэмжээ юм байхгүй болцсон байсан. Монгол намнар болон дотроос тодруулъя гэж бас оролдлого гарсан. Тэгэхээр эхэндээ бол би бол бас ингэж бодож ирсэн. Ингээд за 9 дугаар богд маань ингээд дараагаар 32 онд мэдлээ тийм ээ. За түрүүнийхээ яриаар одоо буцаад хоёлаа ороод 24 онд ингээд Нирван 4 болсноос хойш 32 онд 8 жилийн зөрүү гараад байгаас. Тэгэхээр бол энэ дээр бас ингэж би ингэж бас заримдаа бас гаргалгаа бол хийдэг. Тэгэхээр 9 дугаар богд түрүүний 1-ээс 8 дугаар богд хүртэл ерөөсөө таал барьсан жилүүд нь бол яг ингээд дараалан байж идэг. Ягаад 9 дугаар богд 8 дугаар богдоос 8 жилийн зөрүүтэй байна. Тэгвэл энэ хүн чинь 8 дугаар богд тийм хойдох мөн үү? 8 жил юу хийсэн байж болох? Яг 8 жилийн хойно байв. Ингээд энэ асуудалтай хариу бас ингэж олох хэрэгтэй. Нэг ийм бас нэг шийдвэрийг ингээд шийдвэр гинэ нэг эргэлзээ бас ингэж байгаа. Тэгвэл энэ 9 дугаар богд гэдэг маань яг жинхэнэ 9 дугаар богд мөн үү? 8 жилийн зөрүү байгаа үстэй. 25 онд мэдлсэн хүн байх ёстой үстэй гэж ингэж бас нэг юм. Тэгээд урдтай адилхан ингэж тийм ээ. Тэгэхээр энэ олон янзын бас нөхцөл байдал нэгдүгээрт болохоор одоо Монгол газар тийм одоо тодруулах юм болцоогүй байсан учраас за тэгээд харилцаа холбоо юу байсан учраас одоо тэр ингэж тодруулсан. За тэгээд түрүүний бас ярьж ирсэн ясаар Монгол хэрвээ ингэж яах юм бол тэр нөгөө тэр 7-8 насны хүүхдийг болонгод нь албан ёсоор тодруулаагүй ч гэсэн нэг тийм хүүхэд байж байгаа сураг аж. Тэгэхээр тухайн тэр үеийн одоо хүүхэд нь ямар хүүхэд байсан гэдгийг мэдэхгүй л дээ. Гэхдээ тэр Монголын одоо олон ламнар одоо хүрээний хам байсан, дэд хам байсан тэдгээр ламнар за энэ хүүхэд л ерөнхийдөө байж магадгүй гэж өөрөөсөө тандж итгэж биширч байсан болохоор бас леглгүй хоосонгүй нэг л хутга туулгаад байсан баг. Богд байсан гэсэн мэдэхгүй. Гэхдээ хоосонгүй нэг хүүхэд байсан баг. Хэрвээ тэгж бодох юм бол энэ нэг бас асуултын тэр хоорондох зайг бөглөх бас нэг хариултыг олж болох нэг зүйл бас гайж болно тийм ээ. Тийм бол 9 дугаар богд биш 10 дугаар богд болоод одоогийн дөрмөн 11 дугаар болоод ингэж залруулаад ярьчих болохоор. Гэхдээ тэр болонгууд нь ямар ч л байсан нэг тийм хүүхдийн яриа гарсан. Гэтэ албан ёсоор бол тодруулснаар бол 9 дугаар богдмыг бол ингэж тодруулсан байт юм аа. За богдоор ингэж тодруулахад бол хэн тодруулсан гэхээр түр хоёлаа ярьж байгаа дүнгээд байсан. Арад намын хаан тодруулсан байдаг. За энэ үед болохоор одоо яг жинхэнэ төгдийн одоо тэр төр засгийг ингэж барьж исэн хүн болохоор гол эрх мэдэл бүхий хүн маань бол юу вэ гэхээр Арад намын хаан байсан учраас энэ хүн гэж тодруулсан байна. За ингэж тодруулахдаа яаж тодруулсан бэ гэхээр за богдын эцэг болж байгаа энэ Лувсан Жамбал гэж хүн. Эцэг нь болохоор Лувсан Жамбал гэж хүн. За ээж нь болохоор Янжил хам гэж хүн байсан байлаа. За тэгээд энэ ерөнхийдөө түүхийн хувьд бол юу вэ гэхээр богд мэндэлсний ингээд дараагаар бол хэсэг хугацааны дараа энэ богдын эцэг их хоёр болгоод тусдаа амьдрах болсон юм учир шалтгаантай гэж намтар дүгэн дээр гардаг. Учир шалтгааныг нь юу вэ гэхээр богдын эцэг болж байгаа Лувсан Жамбал гэдэг хүн юу вэ гэхээр нэг хотоос нөгөө хотод одоо ингэж баян ингэж хөдөлтөө наймаа хийж ингэж явдаг хүн. Нэг орон газараа ингэж нэг тогтдоггүй. Тийм явуулын тийм маягийн ингэж хүн байсан. Тэгээ тийм учраас одоо ингээд хас хотод ирснийхаа дараа энэ одоо Янжил ам гэж хүнтэй ингээд гэр бүл болоод одоо ингээд суугаад тэгээд богд мэндэлсэн байгаа. Богд одоо яг энэ содном дарж яг хөөд одоо хожимо богд гэсэн хүн мэндэлсэн байх тийм ээ. Мэндэлсэн. Тэгээд дараагаар болгоор тэр хүн болгонгот нь явдлын ингээд нэг юутай байсан учраас тэгээд одоо нэг хэсэг төр ингээд өөр салга яасан тусдаа байсан. За ингээд тусдаа байх болсон тэр нэг учир шалтгаанаас болоод одоо энэ богдын ээж болж байгаа хүний болохоор аав ах нь болгонгот нь одоо богдын ээжийг болоод богд болж байгаа тэр содном дарж хүүг болохоор өөрийнхөө дэргэд одоо авч одоо тэмдэг юм болохоор альваа бүх зүйл дээр ингээд туслахаар ингэж болсон гэж намтар дээр нэг тэгж гардаг. За ингэж гарч явах тэр үед болохоор одоо манай богдын одоо 8 дугаар богдын одоо аягч байсан, совин байсан нэг хүн
тэр одоо энэ Янжил ном гэж одоо богдын ээжийн авах гэж хүнтэй ойрхон нутгалж байх ийм хүн таарсан байдаг. Тэгээ ингээд таарсныхаа дараагаар бол юу гэдэг тэр хэлсэн байгаа юм л да. За энэ хүн бол ерөөсөө манай энэ юу байна? Төрөчн богдын үл хойтор байж болзошгүй гэж. Яагаад тэгж учир жалтгаан хэлсэн гэхээр богдод байсан одоо нэг зарим эд зүйлүүдийг болохоор энэ хүүхд ерөнхийдөө их таньж яасан учраас за ерөнхийдөө богд байж магадгүй гэж ингэж бодсон гэж. За тэгээд түрүү хоёлаа ингэж ярьжсэн богдын нэрийг нь болонгот анхлуулга гандан ширээд лам дараагаар нь пабон халам хоёр болгонгоч богдын нэрийг ингэж өгсөн гэдэг тийм ээ. За нэр өгөхдөө болохоор эцэг эхт нь бас ингэж хэлсэн гэдэг. За энэ хүүхэд бол эгэлгүй юм сайн хүн болно. Их сайн хүний одоо юу байна хүүхэд байна гэж хэлсэн боловч ерөнхийдөө ховлгоо гэдгийг нь албан ёсоор ингэж батлаа хэлээгүй. Гэтэ ямар ч үсэн эгэлгүй хоосонгүй ерөнхийдөө хүүхэд байна гэж ингэж хэлсэн гэдэг. За тэгээд тэр богдын мах зах болж байгаа тэр нэр нь болохоор Чомбол намжил гэж байгаа юм байна л да. За тэгээд тэр Чомбол намжил гэж хүн болохоор зүйлдээ болохоор энэ нөгөө Арадан гэгэнд бас ингэж золгосон юм байна л да. За тэгээд ингэж юм юу гараад. За Арадан гэгэнд ингэж золгосныхаа дараа болохоор учир байдлыг хэлэхэд Арадан гэгэнд тэр хүүхдийн учир байдал бүх зүйлүүдийг ингэж шинжиж үзээд за энэ хүүхд бол ер нь Жавцсан бодогтын хойтор гэдэг нь нэргэлзээгүй муу юм байна гэж ерөнхийдөө таньсан. Тэгэхдээ ингэж хэлсэн. За энэ бол 1939 оны үйл явдал болоо. За 1939 он гөр чинь Монголд бол одоо ямар нөхцөл байсныг болохоор та бүхэн сайн мэднэ тийм ээ. За энэ бол болохоор Монгол улсад болохоор богдын хойдврыг тодруулна гэсэн ерөөсөө асуудал яриа байхгүй. Үнийг ерөөсөө хоригдсон байгаа учраас. За нэгэнт Монгол улсад өөрийнх нь энэ хүний шавнар нь одоо хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм чинь төвдөд энэ хүний хойдврыг ингэж бас тодруулаад ширээн залхахад бол асуудал бол бас юутай байна. Тийм учраас гээд ерөнхийдөө тодруулсан гэж хэлсэн боловч албан ёсоор ингэж нийтэд бити одоо ингэж шилээнд ингэж нийтэд ингэж зарлаж хэлэх хэрэггүй энийг ерөөсөө хэсэгтээ нууцлж ерөнхийдөө цаг хугацаа сайн болоод бүгдөө хүлээн зөвшөөртөл ерөөсөө үүнийг нь хойдвар юм аа Жавцсан бодогтын хойдвар юм аа гэдгийг ерөөсөө хиндэж битгий хэл гэж ингэж нууцлахыг болохоор тэр аав ахт нь амжилтан загсан. За энэ ч ёсоор бүр одоо 1900 2000 онд гарчид далаа багш албан ёсоор богдоор өргөмжилт болгонгууд нь хинт жилгүй ингэж нууцаар ингэж болсон болж байгаа. Тэгэхээр ерөөсөө яг урд дүрийн нэс нэг ялгаатай бол урд дүрүүд болон 34 5 настай дөнгөж тодруулангуудаа тэгээ ширээн залгажсэн бол за 9 дугаар дүр дээр ширээн залгагдсан нас нь 60 наснуудаа залгагдсан. Тэгээ сүүлдээ хамгийн сүүлдээ яг дахиж нэг ширээн залгахдаа 80 настай байсан. Тэгэхээр энэ бол ширээн залгах тодруулах албан ёсоор баталгаажуулах нь бол бүр хожимоо. Тэгэхээр энэ хүн маань одоо богд гэж байгаа энэ хүн маань бол ерөөсөө юу вэ гэхээр 60 нас хүртлээр Жавцсан бодгод биш яг л эгэл жирийн хувраг эгэл жирийн хүний ёсоор л яг амьдэрсэн эгэл жирийн хүний намтар түүх ерөөсөө гарна л да. Энэ хүний одоо намтар түүхэн дээр гарах зүйлүүд. Тэгээд за ингээд түүнийхээс гадна болохоор одоо яг энэ одоо Арадан хотогтын тэр одоо Жавцсан хотогтын одоо хойдврээр гэдгийг нь тухайн үед жинхэнэ яг баталгаажуулж ховлгой мөн гэдгийг нь болохоор ингэж баталгаажуулсан хүмүүс гээд юу гэхээр намтар түүхэн дээр Барагун хансар Авган төвдөн Чожи Ванчиг гэж хүн байна. За Найчин Чожин байна. За тэгээд эдгээр бүгд болохоор за Жаман цэржийн ховлгой юм аа, Жавцсан домны ховлгой муу юм аа гэдгийг албан ёсоор төвөндөө яг Арадан номон хааны тэр яг шийдвэрийг ёсоор нь болгон албан ёсоор баталгаажуулсан юм байна. За тэгээд Арадан номон хааны тэр зөвлөгөө ёсоор яг богдын дүрээр ингэж зэдий тодруулж залсан боловч ерөөсөө юу яах нууцсан байна. Тэгээд богд маань болохоор одоо нэгэн тал одоо тэгж тодорхойгүй учраас 8 настай байх үедээ эгэл жирийн лам ховрох хүний ёсоор энэ ч бол 1940 он гарч байгаа. Арад номон хаанаас бол анх одоо тойн сагил хүртээд за тойн сагил хүртэхээр түрүү хоёлоо ярилцчихсан богдын алдар Жамбал, Намдал, Чойжи Жамцсан гэдэг тэр нэрийг болохоор одоо гинэн номын сахилын нэр болгоод орсон. За ингээд залгуулад одоо Барагун гомон татсанд шавлуу суусан. За эгэл жирийн лам хуурах ёсоор. Эгэл жирийн лам хуурах хүн татсан сургуульд одоо хэрхэн ном үздэг, сурдаг тэр ёсоор сурсан. Ямар ч нэгэн хотгтын эрх ям байхгүйгээр. За ингээ гомон татсанд 11 жил
богд маань суралцжээ. За тэгээд ингээд умын 2 дугаар зөндөө буюу Нямба хүн гэж хүртэл одоо гомон татсан ингээд суралцсан байна. За энэ үед нь болохоор багш нар нь юу вэ гэхээр яг намтар дээр болох нь гівш авгаан чондон, бүрээд гівш авгаан юм, Монгол гівш дашчамцнаар байваа гэж ингэж бичсэн. За энэ түүх нь энэ дээр гарч байгаа бүрээд гівш авгаан юм гэж хүн болвол 1990 он хүртэл 90 онд хүртэл болохоор одоо гомон дацангийн хам байсан бүрээд хүн. За одоо манай Монгол угсаатны дундаас, Монгол турхтны дундаас гомон дацангийн одоо хам байсан хамгийн сүүлийн үеийн хүн болохоор энэ авгаан бүрээдийн авгаан юм хам. За энэ авгаан юм хам бол ерөөсөө энэ дөрвөн гарсан 1959 онд төвдүүд энтх дөрвөн гарсны дараа төвдүүдийн одоо хэрэгээ дахиад шашинныхаа тэр сум дугнаа барих, татсан сургуулаан байгуулах, сургууль соёл байгуулах маш их үр гүйцэтгсэн хүн. Тэгээ Варнасын сургуульд болохоор хамгийн анхны одоо багш, профессор, багшаар ажиллаж, багш болж зааж байсан хүн. За мөн Гомон дацанд очингод хамгийн анхны тэр ламнарт ном зааж байсан хүн. За тэгээ Гомон дацангийн бас хамбаар ингээс бас томилогдож байсан хүн. За тэр бидгийн хэл барууны ертөнцид Швейцар, за тэгээд Голланд гэх мэтийн газарт одоо явж энэ одоо болгоор ерөөсөө энэ барууны орондоо төвд ламнараа очиж одоо маш их олон ном тавьж ингэж эндээр багшилж байгаа ш тийм. Түүний баг анхын шатанд одоо явсан ламнарын эхлэлийн одоо тавьсан хүмүүсийн нэг бол авгаан юм баг. За ерөнхийдөө өрний ертөнцид барууны ертөнцид хамгийн анх одоо энэ ном судраар явсан хүн болохоор чинь Халимаг лам ш тийм. Европ одоо бурхны шашинт за одоо бурхны төвдөөс гаралтай одоо энэ Тибетэн буддизм гейда тийм ээ. Эдгээр одоо ном судруудыг ингэж заах хамгийн анхны багш болсон хүн бол төвдөөдөөс өмнө Монгол хүн. Нэг ялангуяа одоо энэ Халимагаас гарсан Гівш Ванжил гэж ингэж хамгийн анх одоо барууны ертөнцид Америкт ингэж гарч тэгээд номыг ингэж зааж олон шанартай болсон. За түүнээс нь залгуулад олон төвд ламнар ингэж ном зааж төвөөдө байгуулж олон хүмүүсийг ингэж болсон. За энэ тэгэхээр эхний тэр үед болохоор явсан хүн болохоор энэ бүрээд гівш авгаан юм хам юм аа. За тэгээд богд маань нийтээ Гомон дацанд болохоор 11 жил болоо ингээд суралцжээ. За тэгээд гівш лааран болохоос нэг 5 жилийн өмнө за 90 тэгээд дацангаа орхиод дацангийнхаа сургуулаа орхиод тэгээд зодын ном, зод лүүжингийн номыг ерөнхийдөө хөөж эхэлсэн гэдэг л дээ. За юу вэ гэхээр 1950-аад оны үед нөгөө одоо Дацаг Жидүүн Эренбөчи гэж байгаа. Дацаг Жидүүн Эренбөчи лувсан төвдөн жигмэж янцсан гэж гээгээс гандан нинжидвийн буюу Бенсан нинжидвийн буюу нэг гэлэгвэ ясны зод лүүжингийн номыг болгоно анх хүртсэн гэсэн. За энэ Дацаг Эренбөчи гэдэг нь одоо юу вэ гэхээр одоогийн хүмүүсийн мэдгээр Гүндэлэн гигийн Гүндэлэн гигийн Гүндэлэн Эренбөчи гэж ярьдаг ш тийм ээ. Гүндэлэн Эренбөчиг нь өөрөөр нийлэхээр болох чинь Дацаг гигийн Жидүүн гигийн гэж хэлдэг. За энэ 12 дугаар дүрийн гигийн хүн бол байгаа. За энэ гигээс гандан нинжид буюу энэ одоо Бенсан нинжүүд гэж ингэж ярьдаг. Энэ зод лүүжингийн номыг болохоор анхлан ингэж хүртэжээ. За эн чинь бол төвдөд байх үед л явдал ш тийм ээ. Яг датсан. Ерөнхийдөө тэгээд датсан сургуулиас аваад яг зод лүүжингийн ном гэж хүртэж. За тэгээд ном хүртснийхаа дараа залгуулаад 4 сарын турш болохоор чүмэг жарж хийсэн байна. Манай богд маань. За чүмэг жарж гэдэг маань юу вэ гэхээр нийтдээ 4 сарын хугацаанд 108 булгийн нэг ихэн дээр очиж одоо ингэж зод лүүжингийнхаа номыг уншдаг юм зүйлийг 4 сарын хугацаанд ингэж хийжээ. Чүмэг гэдэг нь болгонгоч булаг гэсэн үг. Жарзаа гэдэг нь болгонгоч 100 буюу 108 гэсэн үг. Зарзаа жад гэх юм бол 108. Тэгэхээр 108 булаг шамдын ихэн дээр очиж уншдаг. Одоо энэ нөгөө зод лүүжингийн ном болохоор 4 сар ингэж хийжээ. За ингэж явсан учраас тэр дацангийн нөгөө сургуулиасаа нэлээд завсарцсан байх юм шиг тийм ээ. За ингэж чүмэг зарж хийж ирснийхаа дараа за төвдөд байдаг хажид гандан намжилан гэдэг хийд байна. За энд байдаг нэг лазун гиген гэж гиген лам байсан байна. За нэр нь ловсон төвдөн гэлэг авчаа гэж лам юм байна. За энэ хүнээс ханд нинжид ингэж хүртчихэ. Ханд нинжид гэвэл дагнсын одоо зүрхний одоо шим болсон тэр дамжлаг гэсэн. Бас энэ зод лүүжингийн ном гэсэн дагнсын. За ийм ном ингэж хийж хүртэж. За ном хүртэж. За ном хүртсэндээ залгуулад хажид бурхны нэм бясалгалыг 2 сарын хугацаатай одоо ингэж за мөнгө завсралгатай 2 удаа дахиж ингэж
манай богд маань хаждын нэм бүтээл хийжээ. За тэгээд энэ нэм бүтээл хийснийхаа дараа төвдийн үе, зан, ёо, за тэгээд занжууд гэх мэт ингэ олон газраа нэргэл мөргөлөөр одоо ингэж явж нэг өсөндөө ингэж юугаар явж. За ингээд дараагаар нь болохоор цагаан манчрын бурхны нэм бясалгалыг 2 сар ингэж дахиж хийсэн байна. За энэ үедээ намтар түгэн дээр гардаг. Яагаад манчир бурхны нэм бясалгал хийсэн гэхээр богдын өөрийнх нь нэрэнд Арадан хамт нэр өгөхдөө Жамбал гэдэг нэр өгсөн. Манчир гэсэн нэр өгч. За үүнтэй ч холбоотой ингэж байх хүн гэж болов гэдэг энэ намтар бичсэн хүн бас ингэж хэлсэн байна. За манчир гарав цагаан манчрын нэм бясалгалыг ингэж 2 сар хийжээ. За үүний дараагаар 21 нас өдөр хүрчээ богд маань. За 1952 он. За харлуу жилийн одоо 100. За ингээд дагдан бунцаглан хийдэд болохоор богд маань морилсон байна. За дагдан бунцаглан хийд гэдэг бол за манай өндөр гэгэний уртлын дүр Жон Дарантын гэгэний заларч байсан хийдийг болохоор дагдан бунцаглан хийд. За энэ бол Жонмби ёсны хийд байгаад байгаа. За тэгээд яг энэ 1952 онд богд одоо ингэж заларч ирсэн яг энэ цаг үе бол Дарантын гэгээ 1934 онд нирван болсноос хойш 318 жилийн дараа болсон үйл явдлаа гэдэг одоо энэ түүхэн дээр ингэж гарч. За энэ юу өгүүлж байна гэхээр яг Монголд мэндэлсэн тэдгээр дүрийн бүх гэгээчүүл маань Жонмби ёсыг бариагүй бүгд гэлэггүй ёсыг барьсан. Хэдий эдгээр гэгээчүүл маань одоо ингээд олон дүр ингээд залраа бүгдээрээ ингэж шашин амтны төлөө хорж бүх хийдэд ингээд чин заларч болох бүх хийдэд очиж болох хэрэгтэй гэдэг тийм. Ерөөсө Жонмбийн дээр одоо хийдэд ерөөсө морилж байгаагүй, түүхэндээ морилж байгаагүй нэг юм байсан. Тэгэхээр манай 9 дугаар богд маань болохоор яг энэ энэ ч бол гэгэн биш игэл ламын дөрөв байгаа шүү дээ тийм ээ. Зөвхөн зодл үжин тавиад бацсан байж байгаа, зодл үжин тавиад зодл үжингийн номд байж байгаа. Зүгээр нэг игэл ламын дөрөв байгаа шүү дээ. За ингээд ерөөсөө ингээд 300 жилийн дараа эргэж утсан нэг юм сонь төг болж байна. За ингээд дагдан бунцаглан хийдэд очичхоод за тэнд байсан нэг Жонмбийн Гунгай Эринчин гэдэг ламаас нь Жонмби ёсны дүүхрийн номыг гэж хүртсэн гэж намтар түүхэн дээр гарч байна. За энэ хүний дараагаар нэг шавлын солидөг зүйлүүдийг манай богд маань сүүл дараа нь өөрөө төвд хил дээр зохиосон байдаг. За одоогоор миний олж үзснээр манай богд яг төвд хил дээр зохиосон одоо энэ бусдад зохиосон энэ ямар нэгэн захаа бичгүүд л голдуу байхаас гадна за ерөнхийдөө бас нэрлэж болохоор яг гэдэг ном зохиол бүтээл гэвэл яг энэ Гунгай Эринчин гэж байгаа энэ ламдаа зориулсан Үлмий Батаршихын шавдан солидөг зохиосон баг. Одоогоор гонд бол минийхэнд олж үзээд байгаа. Тэгээ би ч бүх юмыг нь бүгдээр нь үзэж амжааг учраас тэр дутуу хөтөө байх байж магадгүй л да. За тэгээд 1956 он болжээ. Улаан бичжил. Богд 25 нас өдөртэй байх. Энэ үед энтэгт одоо бурхан багшийн мэндсэн 2500 жилийн ой тэмдэглэх үеэр за далаа богд, за ванчин богд болоо төвдийн олон их ислам нар ингэ болоо. За энэ үед ч Монголоос ч гэсэн хүмүүс очсон шүү дээ. Энтэгт очиж тэр хойнд оролцох үед болохоор энэ богд хамгийн анх удаа энтэг рүү бас тэр ингэж бас морилж. Тэгэл игэл ламны өөрөө хорол ингэж явсан. За тэгээ буцаж ингэж ирээд буцаад дагдан бунцаглан хийдтэй ингэж ирсэн байна. За тэгээ 1956 онд тэр жилдээ ингэ буцаж ирсэн. За ингээд ирснийхаа дараа болохоор сахилаан өргөсөн байдаг юм. Сахилаан богд маань энэ үед чинь зүгээр игэлж ирийн лам. За сахилаан өргөөд одоо зүгээр нэг одоогийнхаар бол зүгээр эхнэр ингэж авсан. Сахилаан өргөж игэлж ирийн амьдралаар амьдрахаар ингэж болсон. За энэ үед суусан одоо тэр гэр бүлийн хүнийг нь болохоор Бадамж Өндөн гэдэг одоо тийм хүн болтаа. За тэгээ удалгүй ингээд Данзан Норог гэдэг одоо хүн одоо мэндэлсэн. Гожмоо болохоор төгсрэн гэгэн болж байгаа тийм ээ. За мөн одоо богдын гандан нинжүүдийн одоо хүртсэн багш нь болохоор ч Гүндэлэн гэгэн байсан шүү дээ тийм ээ. Нацаг Эренбүүчи гэж. Тэгэхээр Гүндэлэн гэгэний ингээд дараагийн хойд дүрийн болохоор одоо ингээд тодруулахад олон лам хүүхдүүдийн болгооноос нэр ингэж ороод бас нэлээд ингэж явхад нэлээд явсан хүн болохоор энэ богдын хүү болсон гэж таардаг л та. Тэгээд ер нь энэ Гүндэлэн гэгэний тухай болсон бас нэг нэмээд ингэж хэлчихье. Юу вэ гэхээр одоо Гүндэлэн гэгэний хойд дүр 13 дахь дүр. Тий 13 дахь дүр. Одоо би тоондор андуурч хийж магадгүй. Яг 13 дахь дүр. Одоогоор бол 2 дүр тодорцсон байгаа даа. Гүндэлэн гэгэний
2 дүр ингэж тодруулсан. За нэг дүр нь болохоор одоо энэт байгаа. Нэг дүр нь ханзал арч байгаа мэдгүй би тэрийг сайн тодруулж ингэж үзээгүй. Ямар ч байсан 2 дүр ингэж тодорсон гэж байдгийг. Тэгэхээр энэ дүр тодруулахад одоо яг богдын одоо энэ хүү данзан ор хүчгүй ямар ч байсан тэр үеинд нь нөгөө одоо шигшигдсэн одоо нэр шигшигдсэн гэдэг хүүхдүүдийн юунд гараад нэрэд гараад тэгээд болон нэр дотроогүй. Тэгээ хуучин болгоор одоо юу гэдэг л худаг товлгаадын одоо ингээд нэрэнд одоо ингээд одоо шигшигдэж ороод за тэгэнгүүтээ хэд бүр сүүлийн үе шат хүртэл ингээд яваад тэрвээ худагтаар тодроогүй гэх юм бол тэр хүнийг нь болох хогт төвдөр шавдан буюу шавран гигэн гэж хэлдэг. Бас ингэж бодох. Тэгэхээр энд харж байгаа шавран гигэн гэж бол одоогийнхаар ойлгол нэг кандидат маягийн гэж ойлгож болно. Тодорсон тэгсэн мөртлөө их хурлд нэр дэвшигч гэдэг шиг л тэгж босон гэж ойлгож болно л да. За ямар ч бас энэ төгсрөө гигэн болгонгот нь одоо гүндэлэн гигэнд болохоор нэр дэвшээд шигшигдээд их явж исэн юм байна. За одоо гол түүхрөөгөө харъя. Тийм ээ богдынхоо. За тэгээд яг энэ 1956 онд болохоор яг энэ Дагдан бунцгалын хийдээс бас ойрхон байдаг Жонбын нэг Чойлон жанзаа гэдэг нэг хийд байна. За тэр хийд. За мөн одоо бас нэг энэс ойрхон байдаг Чонхор дэчлэн хийд. За мөн одоо Жонбын ясны Эренчлэн гэдэг ийм 3 хийд байна. За эдгээр 3 хийдэд дараалан манай богд маань нэг хэсэг хугацаагаар нийтээ 3 жил орчим эдгээр хийдүүдэд ингээд гэж сууж саатан ингэж суужээ. За ингэж суусан байгаад байгаа. За дараагаар нэгд богд маань болгонгууд нь одоо игэл ингээд иглийн амьдралаар иглийн ингээд уулсан учраас төвдөө бас ингээд ёс байдаг. Тэр ёсоор үл юу гэхээр 2 дахь их нэрийн болохоор яг энэ үед дахиж авсан баг. 2 дахь их нэрийнх нь одоо нэр нь болохоор Эрэгзэн дулмаа гэдэг ингээд нэртэй байна. За 1957 оны улагч дахиад жил. За тэгээ буцаад одоо ингээд яг энэ хийдүүдтэй ингэж заларч ирчээ. За ингээд явсаар байгаа 1959 он болно. За энэ чинь болохоор хятад одоо төвдийг эзэлж за тэгээ төвдөд өсгөлээд алал ам тэргүүдээ олон алам хуургууд болохоор одоо энтгрүү яг 4 гарсан жил шүү дээ тийм ээ. Шарагчин гахаа жил. За энэ үед болохоор 8 дугаар богдын тухай бүр ингээд совон байсан энэ төвдөн чоён гэдэг энэ лам. Тэр богдын тэр одоо нэг нах захтай ингэж ойрхон амьдарч ирсэн. Тэгээ богдыг ингэж танин барьсан тэр цаг үеэс богдоос ерөөсө салаагүй гэдэг юм. Яг ингэ дараагийн богдын яг дэргэд яг совноор ингэж үлдсэн. За төвдөн чоён гэдэг тэр совнтойгоо. За тэгээд эхлээд болохоор энэ одоо Эрэгзэн дулмаа гэдэг одоо энэ ихний хамт болохоор төвдөөс 4 гарсан байдаг. Манай богд маань 4 гарчаа. За ингэ 4 гараад болохоор 1 жил орчим хугацаанд болохоор эхлээд Балбан нутагт Непалд за Непалд ингэж суусан. Ингэж саатч ингэж бас. За энэ байж байгаа үед нь болгонгууд нь одоо эхний гэр бүлийн хүн болох Бадун Чондон за төгсрээ гигэн энэ шиг гигэн гэж солоогүй шүү дээ. Одоо төгсрээ одоо юу биш тийм ээ. Төгсрээ гигэний болохоор өөрийнх нь нэр нь болохоор Данзан норвч тийм ээ. Хөө тэдгээр нь болгонгот нь одоо балбад ирж ингэж нэгдэж ингэж байсан. За тэгээ 1960 оны цагаан хулган жил за тэгээ Непалаас эхлээд наашаа энтх рүү орж иж 4 орж иржээ. За тэгээд хамгийн анх болохоор Даржаалан гэж газар. За төвдөрөө бичвэл Доржойлон гэж бичиж байгаа. Одоо бидний одоогийн яриагаар болохоор Даржаалан гэж ярьдаг. За энэ газар болохоор тэнд богд маань одоо яг гэр бүлийн бүгдээр амьдарч нийт 12 жил амьдарч 1960-аас 1972 он хүртэл гэсэн 12 жил. Энэ яг дөрвөгсөн ёсоор нэг ёсоор төв хүн шиг яг жинхэнэ одоо ядарх үедээ ядарч зүдрэх үедээ зүдрэж тэгэж амьдарч. За тэгээд ингэж амьдарч байсан учраас бусдад туслахаа дөрвөгсөд туслахаа байгуулга гэдэг тийм одоо бусдад ингээд байх тийм юу бас байгуулаа бусдад ингээд туслах тийм ингэж хэлж. За энэ үед болохоор богдын ам бол маань их олон болжээ. За энэ үед болохоор хүү Жамба, Намжил, Охин, Цэрэн Чойдон за тэгээ Эрэгзэн дулмаа гэдэг гэр бүлийн хүнээс Төвдийн шар, Даштнор, Содном, Даштондо, Содном Жамц, Чомбол Ямдан гэдэг юм 4 хүн байжаа. За тэгээд болохонгууд түүний дараагаар болохонгууд дараагийн одоо 3 дахь гэргийн нэг Эрэгзэн лам гэж ингэж хүнээс болохоор мөн Жамбал, Сэржин гэж ингэж хүү мэндэлсэн. Тэгэхээр нийтдээ бол манай богд маань нийтдээ 7 хүүтэй болж ингэж таарах юм байна л да. За Даржааланд байх үедээ эн чинь болохоор зүгээр игэл одоо хар хүн шиг л амьдарч байгаа тийм ээ. Эзэм гихтгсэн хэдий боловч одоо
Гармава гиген за далаа багшийн багш болж байгаа Лин Римбучи Лин гиген төвдөн дүндэг намжил барилаа. За тэгээд Тижэн Римбучи Тижэн гиген ловсон гиш Данзан Жамс гиген нараас болохоор дээдийн номыг хүртэж тийм ээ. Ном ингэж хүртсэн байна. За мөн одоо энэ гарлуу гиген гэж юм. Гарлуу гиген. За гарлуу гиген болохоор одоо сүүлийн манай хүмүүс болохоор калуу гиген гэж яриад нэг юу гадаг тийм ээ. Калуу гиген гэж ингэж ярьдаг. Тэгээ гарлуу гиген, гармавын лам. За тэгээ арамжин гүнжүү. За энэ ламаас болохоор Жононбын ёсны Дүнхрийн ван, Нэгөөман 6 ном, за Хаян Хэрваа ван. За тэгээд одоо Гармавын ёсны одоо ингээд энэ ханд нэмжүүд болоод одоо босод номнуудыг ингэж хүрцээ. За тэгээд энэ одоо Калугигийн үүднээс нь болохоор Варанас хотод болохоор юу гэхээр Хаян Хэрваа Дамдын бурхны нэм бясалгалыг болохоор мөн ингэж үлджээ. За тэгээд үүнээс ингээд яг энэ үүний дараагаар болохоор одоо яг төвдөд амьдарч байгаа энтэгт амьдарч байгаа яг төвдүүдийн дөрвөсөд төвдүүдийн тэр ёсоор яг дөрвөсөд төвдүүд маань хаана амьдардаг тэр орон суурин газруудад л яг ингээд сууж амьдардаг. Энэ үед болохоор мэдээж богдод болохоор маш их юм одоо хэцүү бэрхшээл бол саад олон гарч исэн гэдэг юм байна л да. Ягаад гэхээр одоо төвдийн дөрвөсдийн тэр хооронд одоо суух зөвшөөрөл бас энэ хүнд гэр бүлд нь энэ хүнд олдохгүй энэ хүнд байхгүй. Тэр үедээ өмнө тэмтэн одоо блокоби гэж байгаа одоо энэ юу байгаа өмнө тэмтгийн тэр одоо өмнө тэмтгийн тэр датсангууд байгаа тэр суурьнд байж байгаа ингээд энэ одоо люксум самдуулын дижитал арсаа домдуулан гэх мэтийн одоо тэр олон төвдийн дөрвөсдийн суурьнд одоо бид нэ шилжин суурьшаа гэсэн одоо зөвшөөрөл яасан боловч ерөөсөө ингэж бүтээгүй гэдэг. За тэгээд ингэж явсаар байгаад бол 41 нас хүрээд за 1972 он хүрч байгаа. Хар холгон жил өмнө тэмтгийн хамгийн сүүлдээ болохоор одоо өмнө тэмтгийн блокобид одоо ингэ 12 жилийн дараа нэг сая нэг зөвшөөрөл авч одоо түүшээ шилжин суурших гэж болж байгаа. Тэгээд яг дөрвөсдөд ямар хэцүү зовлон эдэлдэггүй тэр ёсоор л бас ингэж. За энэ хооронд мэдээж одоо өрх гэр бүлийн одоо тижээхэн үүднээс нь юу вэ гэхээр янз бүрийн одоо манай богд маань олон тийм ажил үүрэх хэрэгэлсэн гэж. За намтар дээр нэг юу гардаг. Тамил Наду хотын тэгээ сүүлдээ болохоор энэ блокопигоос Тамил Наду хотын Оти гэж энэ хотод суусан. За энэ үеж байхдаа 8 хэрэгэлсэн байгаа. 8 хэрэглээд юу вэ гэхээр энэтхийн тэр Панжабын Людиана гэдэг хотоос одоо ноосон цамц одоо тийм цамц аваад буцаагаад хувц аваад тэнгуүтээ тэр Оди хотод авчирч ингэж зардаг болсон тийм 8 ингэж эргэлж тэгж өрх бүлээ ингэж тижээж байсан гэж. За тэгээд ингэж явсаар байгаа 50 насны одоо цагаагч нь дахиад 1981 онд гэр бүлээрээ энэтхийн одоо Мадья Прадеш мужийн Маймпад гэж ингэж төвдийн суурин газар одоо шилжин суух зөвшөөрөл аваад тэнд одоо шилжин сууршжээ. За энэ газараа болгонгоч 1993 он хүртэл богд маань амьдарсан. За яг ингэж амьдарч байхдаа юу байсан бөхөр яг тэнд байгаа дөрвөсдийн ёсоор эгэл хүний адилаар тарай тарж одоо 8 хийж гэх мэт тэр ёсоор л яг амьдарсан. Ийм одоо байгаа. За тэгээд энэ хооронд бол бас нэг сонин чухал үйл болсон нь 1985 онд одоо богд 54 нас өдөртөө байх үед за Дорждонд Бодгаяд далаа багш Дүнхрийн ман байна айлтсан байдаг. За энэ болохоор 11 дэх айлтсан байдаг. За энэ үед ингээд айлтах газар болох үед болохоор богд одоо өөрийн одоо том хүүгийн хамтаар Данзанор хуучны одоо хожмогийн төгсрээгийн нэртэй амарын хамт болохоор нэг газар одоо ингээд түрээсэлж аваад эзэнгүү хоосон газар аваад за тэгээд нэлээд төндөө болгоч нь даавуу одоо юм одоо тэр юг бас ингэж түрээсэлж аваад түүгээрээ том асар майхан ингэж гаргаад тэгээд тэр дотроо бол юу гэхээр одоо ийм одоо талах гамбир ингэж зарах тийм одоо нэг юу хийж тэр Дүнхрийн бангийн үеэр болгонгот нөрх грейд хийжэхээр тийм зүйл хийсэн. За тэгээ хожимо яг одоо энэ Дүнхрийн бангийн богдын тэр нөгөө яг энэ тэр гамбир зарж исэн яг тэр газар бол юу вэ гэхээр одоо Монгол улсын одоо Монгол улсаас Бодгаяд одоо Монгол сүм байгуулсан газар болохоор яг тэр богдын Дүнхрийн бангийн үеэр тэр асар бариад нөгөө тэр талах гамбир зарж исэн яг тэр газар байгаад. Тэгээд намтар түүгэн дээрээ бас тэгээд богд ингээд өөрөө мэдсэн. Тэр үед бол юу гэхээр хүн хэрвээ намайг харах юм бол Жодсон дан бодогтын хойд ирэхгүй. Талхаваар гамбир аваараа гэж хашгирсан нэг төвд гэрээ тийж явах гэж байгаа. Нэг тийм нэг 8 ачин л гэж ингэж хүмүүс харахаар ингэж байсан
юун жамсандаа бодогд гэх тийм юм ерөөсөө байхгүй. Нэг тийм 8 байсан гэж ингэж Намтар дүүгэндээ өгүүлсэн байдаг л да. За тэгээд одоо ингээд тэр Манпад гэж газар болгоч 1900 одоо богдоор тодроод одоо албан ёсоор одоо Жавзандан бодогт юм а гэдгийг болонгот нь төвдийн засгийн газар болоод Далай ламаас албан ёсоор одоо зөвшөөрөл аваад дарамслаа шилж хүртэл юм болохоор тэр тэндээ суурин амьдарч ийг жирийн ёсоор одоо суурин амьдарсан нэг юм байгаа. За энэ завсар хооронд нь болгонгот 1985 онд бог 55 нас өдөртэй байх үедээ юу төвд рүү бас нэг төр зур бас нэг 86 онд төвд рүү нэг төр зур бас ингэж явчаад бас нэг ирсэн байгаа. Тэгэхээр энд бас ингээд энэ урд сурч байхдаа бас асуусан ярилцлага л да төвдөд болонгууд нь заримдаа болонгууд нааш цаашгаа төвд рүүгээ очичоод эрдээ очиад нааш цаашгаа ирж яваад болоод идэг гэх мэтийн бас нэг юм юу гарч ирээд тухайдаа тэгээ асуусан. Тэгээд энэ нөгөө сум зуурын тэр одоо хил шалгалт юм уу гэмтэн тэр минээс зугатаагаад гэдэг нь бүгдээр л дандаа тийм нууцлаг маягаар нуугдж маягаар ингэж явсаар бол тэгэл ирдэг гэж ингэсэн нэг юм явуулах. За ингэж явсаар бол 1990 онд гараад байна. За 1990 оны 9 сард болохоор одоо Улаанбаатар хотод Азийн буддистуудын 50-ны баг хурлын одоо 8 дугаар ерөнхий чуулган одоо болжээ. За энэ үед болохоор чи яг Монгол улсад шашин ном сэргээд арчлал гараад шашин ном жоохон одоо шашин номын талаар барах бодлого арай жоохон эерэг болоод за орон нутагт болоод Улаанбаатар хотуудад болоод анхны сүмхэн дугуйн дахин сэргээд за тэгээд лам хуургууд болохоор яг ингэж лам хуурга болж залуу хүмүүс лам ургаж хуучин лам хуурга байсан өгсчүүл маань эргээд хуралдаа хурах болж заамсан тийм ээ. Бас ингэ цаг ингэ зөөлөгчсэн тэр цаг үед 9 сард Азийн буддистуудын 50-ны баг хурал болжээ. Энэ баг хурлын ерөнхий чуулган болжээ. За энэ үед болохоор Төвдийн дөрвөсгийн засгийн газраас за Төвдийн дөрвөсгийн засгийн газар гэж юу хэлж ийн гэхээр 50 он төвдүүд дөрвөж гарсныхаа дараа яг Далай лам байгаа болоод Далай ламын дэргэд байж байгаа дараа юунда Дарамслаа хотод Төвдийн дөрвөсгийн төр засгийн газар гэдгийг байгуулад одоо хүртэл ерөөсөө ингэ байгаадаг. Тэгээд эндээ ерөнхий сайд болоод тэгээд мөн бусад яан одоо тэр эдгээр газрууд нь бүгд яг тэр яг журмаараа ажилдаг ингэж ажилдаг юм л да. За тэр дөрвөсгийн засгийн газрын шашин соёлын хэргийг эрхэлсэн сайд галсан биш гэж ингэ сайд. За нарийн бичиг гармаа гэлэг гэж хоёр хүн ингэж ирсэн гэж. За энэ үед болохоор яг төвдөөс Монголд бас ингэж ирэх болгоо Дамаал очоо ирэмбүчээ. Ингээд Монголд бас ирсэн. Найчин жожин яг Монголд ингээд заларч ирсэн гэдэг нэг үе байна. За эдгээр хүмүүс ирээд одоо тэгээд ерөнхийдөө Монголын нөхцөл байдлыг ингээд ерөнхийдөө тандж мэдээд за мэдээж энэ хүмүүстэй бас уулзсан баг. Ингэснийхаа дараа буцсныхаа дараа яг 1 жилийн дараа буюу 1991 оны 9 сарын 17 оны өдөр шашин соёлын хэрэглэх газраас нь Далай ламын одоо юу гэж байгаа офис одоо ерөнхийдөө Далай ламын хэрэглэх тэр газар зургаар нэгээд албан ёсны тийм нэг бичиг өгсөн байдаг. Тэр бичигдээ юу гэж өгсөн гэхээр за Жавзандан буддын хой дүрийг тодруулах нь бол маш их одоо нэн дээр үүж шаардлагатай хэрэгтэй байна гэсэн айлтгал бичгийг ингэж өргөсөн байдаг. За тэр бичгийн ёсоор 1991 оны 9 сарын 20-ны өдөр Далай ламаас за яг Монгол улсад одоо ингээд яг энэ айлчлан ирэхийнхаа яг өмнөхөн болж таарж байгаа. Жавзандан буддын 9-р дүр Жамбал намдал чойжиж янсан мөн гэдэг албан ёсоор баталгаажуулсан албан ёсоор одоо ингэж бичгийг гаргасан. За энэ үед болохоор манай богд маань 60 нас өдөртэй байсан. За инхээр нэг түүхэн дээр ингээ харах юм бол төрүүчийн ингээ дөрүүд 1-ээс 8 дахь дөрүүд маань бүгд 4-тэй 5-таа 6-таадаа ингээ тодорч ирсэн бол яг манай 9-р дүрийн богд. 9-р дүр болонгот нь бүр одоо нас хийгдсэн 60 настайдаа их тодорсон. Энэ олон ингээд нэг үйл явдал ингээд боллоо шүү дээ, тийм ээ. Нэг ийм ингээд зүйл байна. За тэгээд яг энэ 91 оны яг энэ чинь болохоор цагаачин хонин жил. За энэ болгоод Далай багшаас Жавзандан буддт мөн гэсэн албан ёсны сойрхолыг болохоор тэр бичгийг болохоор ингээд сойрхож ингэж өгсөн. За ингэж өгсөн байгаа даа. За энд за тэгээд дараагаар 1992 оны 1 сарын 24-ний өдөр болж таарч байгаа. Дахиад 1 жилийн дараа. Далай лам Данзан жамсын гэгээн болохоор тэр Манпад гэдэг одоо яг богдын одоо заларч ирсэн Төвдийн дөрвөстийн одоо тэр хуаран газар яг заларч ирсэн. За энэ заларч ирэх үедээ
За энэ болгонгууд нь энэ газар болгонгууд нь одоо яг богдыг тухайн амьдарч байгаа үед далаа лам болохоор 3 удаа морилж ирсэн гэж. За ингэж морилж ирж явах үед яг 3 дахь тохиолдолтой хамгийн анх удаа ингэ тодруулсныхаа дараа богд Жавсан дам ботгтыг хүлээн авч уулзаж богд Жавсан дам ботогт одоо гэгэн маань далаа ламтай яг албан ёсоор Жавсан дам ботгтын одоо байр суураас золгосон. За яг ингэж золгохдоо болохоор хамгийн анхлан олон нийтийн дунд за энэ хүн маань Жавсан дам ботгтыг хойд дөрмөө юм шүү, 9 дугаар дөрмөө юм шүү гэдгийг албан ёсоор одоо яг зарласан. 92 онд. Яг 1 жилийн өмнө болгонгууд 91 онд болохоор яг ховчлон болгож батгалзуулсан бичгийг нь олгосон мөн боловч тэгээ яг ингээд 1 жилийн дараа гарсан. За энэ үед бол Монгол улсад бол ерөнхийдөө бол ерөөсөө далаа лам юунаас нь болохоор Жавсан дам ботгтын хойд дөрийг цагаан тодруулах болоосаа гэсэн тийм нэг эргэлтэйгээс биш. За тэгээд тодруулсныхаа дараа за энэ хүн болохоор одоо Жавсан дам ботгтын хойд дөр юм а гэсэн ерөнхий нэг жоохон танцсан би дам дамаа биесээ мэдсэн мэдээлэл төдийгөөс биш албан ёсоор ерөөсөө ямар ч тохиолдол байхгүй байсан юм байж байгаа тийм ээ. За ингээд 1992 оны 3 сарын 16-ны өдөр болно. За ингээд Дарамсалаа хотын тэгчин чойлог хийд. За энэ болохоор одоо яг далаа багшийн энд заларч байгаа тэр ном тавьж байгаа яг тэр хийд шүү дээ тийм ээ. Тэр хийдэд за энэ үед богд маань 61 нас өдөртэй байх үедээ болохоор ширээн залах одоо албан ёсоор халах Жавсан дам ботгтын ширээн залах ёслол болжээ. Яг төвдөд ингэж болжээ. За энд болохоор мэдээж тэгээ төвдийн одоо тэр одоо тухайн үеийн төвдийн одоо эрх мэдэл бүхий ходог товлгаадууд за тэгээ төвдийн тэр юмд бага хүмүүс болсон гэж оролцжээ. За Монголоос ямар хүмүүс оролцсон талаар бол энд намтар түгэн дээр мэдээлэл ерөөсөө албан ёсоор юм гэдэг оролцоогүй байна. За ингээд дараагаар нь эн чинь болохоор 92 оны 3 сарын 16-ны үйл явдал шүү дээ. Тийм ээ Дарамслаа хийдэг. Дарамслаа хотод. За мөн одоо яг энэ оныхоо 1992 оны 3 сарын 27-ны өдөр за үүнээсээ яг нэг дараахан гэсэн үг тийм ээ 16-наас 27 оны дараагийн өдөр энэ этхийн одоо өмнө тентхийн Баравин гомон дацсанд мөн одоо ширээн залах ёсол болсон. Яагаад Баравин гомон дацсан ширээн залж байсан гэхээр анхны дүрийн одоо энэ Жавсан дам ботгтыг манай өндөр гэгэний чинь бол хангалан анх тодорхойлоо. Жамин бүрлгүү буюу Жамин соржийн ховлгаан гэж нэрлсэн. Жамин сорж гэдэг хүн маань болохоор Баравин гомон дацсан анхлан байгуулсан хүн. За тэгээд энэ утгаас ч гэсэн манай богдууд маань манай монголчууд маань гомон дацсанд болохоор үргэлжийн одоо энэ шүтэн барилга холбоотой байсан учраас тэгээ богд маань болохоор гомон дацсанд болохоор богд ч гэсэн одоо анхлан энэ нөгөө лам игэл лам хуургын дүрээр ингэж гомон шавхтаа барин гомон дацсан зэ шавьлсан суусан. Тэгээ ширээн залах ёслол ингэж болжээ. За ингээд ширээн залах болохын үедээ болгонгот нь төвдийн талаас бол 2 янзын зүйлээр ингэж энэ хүнийг тодорхойлсон байна. За нэгдүгээрт энэ хүн маань гурлагч Монголын бурхан шашны одоо тэргүүн болж байгаа Жавсан дам ботгт муу юм а гэдгийг нь баталгаажуулж өгсөн. Хоёрдугаар төвдүүд болохоор өөрсдөө юу гэсэнгээр за энэ хүн болохоор төвдөд байгаа дөрвөс гарсан одоо төвдүүдийн дунд байгаа Жономбын ясны шашны тэргүүн юм уу юм а гэдгийг байна. За одоо гэлэгүн шашны тэргүүн гэдэг бол гандан хевалам гэж байна шүү дээ тийм ээ. За сажавын ингээд өнгөрчөнд гандан хийцэн гээд гандан ширээт гээд лам. За гармавын ясны дам болохоор гармав лам гэдэг ингээд байна тийм үү. За тэгэнгүүтээ одоо манай богдыг болохоор Жономбын ясны одоо шашны тэргүүн юм. Үндсэндээ болохоор 2 онгод нэгэсэндээ үүргийг яг энэ хүн болохоор яг авч явах хүн гэж. Нэгдүгээр нь Монгол байгаа Монголын бурхан шашны тэргүүн. Энэ бол Монголоос эдий баталгаажуулаагүй боловч Монголын бурхан шашны тэргүүн юм ба. За нөгөө талаасаа төвдөд байгаа одоо энэ Жономбын ясны шашны тэргүүн юм ба гэж өргөмжсөн. За энийг бол би одоо далаа багшийн бас одоо бодоод байгаа бас нэг алсын хараатай нэг сайхан бас нэг бодлого юм уу гэж боддог. Ягаад тэгэхээр далаа багшийн босгон хийсэн олон янзын нэг зүйлүүд маань юу вэ гэхээр 1959 он төвдүүд одоо энэ төрөө 4 гарсны дараа төвдөд өөртөө байгаа шашин, соёл, ном, судар ингээд татсан сургууль бүх зүйлүүдээ ингээд бүгдээр ингээд сайхан сэргээхийг талын маш олон арга хэмжээ хийсэн байдаг. Тэр ч ёсороо татсан сургуулиуд, тэр сум дугуй бүгдээр ингээд сайхан сэргээсэн. За үүнээ толгоогоор дараагаар нь юу гэхээр төвдөд дэлгэрч байсан тэр одоо тасрахын шахсан олон янзын жүд амжилгуудыг залгуулж авсан. Энэ залгуулах үүргийн далаа багш хүн болгонд тухайлан болгоно яг үүрэг даалгавар байна. За чи энэний ёсоор юу гад. Энэ ч ёсоор бол манай богдод хэлээд за энэ Жономбын ёсны тэргүүнээр өргөмж. Юм учраас Жономбын ёсны ном судруудыг одоо залгуулж ав. За хэрвээ ингэ залгуулж авахд дутагдaltaй ван дүнжин бахан төвдөд очиод тэр ямар хүмүүс вэ? Тэдгээр хүмүүсээс ном жимэг нь
Сахан хүртэ. За тэгээд яг энэ энтгэд байгаа бол Жанамбын ёсны сахан сүм дугуйн хийдүүдэн бүтээн байгуул. Бүтээн байгуулаад түүний хаалгаас шавнырыг нь болгонгот нь сайхан бэлд гэдэг ингээд тэр талын нэрхийг нь ингэж өгсөн. За энэ ч ясаар болгонгот нь богмон 1-2 янзын одоо 2 зүйлийн тэр хийдийг Жанамбын ёсны богдод болохоор өргөсөн байдаг л да. Энэ хийдийг Жанамбын хийдэ болгож авах. За тэгээд ингээд түрүүний яг ингээд хэлжсэн тэр ёсоор 1993 оны 8 сард хүү төгсрэй гэгэн. За Чампл Жандан нарын хамт төвд рүү явсан. За гол зорилго нь юу гэхээр Жанамбын ёсны ном хүртэх. Жанамбын ёсны номыг ингээд залгуулж авах. Энэ маань юу вэ гэхээр энтх рүү ингээд төвдөж гарсны дараа зарим настай, эрдэмтэй, чадaltaй ламнууд маань дөрвж гаралгүйгээр руугуул нутагтаан болохоор бас ингэж үлдсэн ингэж байдаг. Тэгэхээр тэдгээр номнуудыг ингэж хүртлээр баг. За ингэж явахдаа богд маань нийт ерөнхийдөө 2 удаа төвд рүү ингэж явсан байна. 2 удаа ингэж дахиж явсан байна. Тэгээд их зарим үед за эхний удаа явахдаа Замтан хийдийн дээр Авгаан Ямдан самбуу гэдэг лаваас энэ Жанамбын ёсны номнуудыг ингэж хүртэж явсан. За дараагийн удаа ингэж явахдаа гунгаа төгж гэдэг энэ ламаас нь болохоор ч ном хүртэхээр ингэж явсан. Гэхдээ болонгууд нь зарим нэг учир шалтгааны үүднээс нь болгонгууд нь зөвшөөрөл авч чадаагүй. Учирсан зарим номыг хөнгөж хүртэж чадаагүй. Гэхдээ лаас шага за дашлам ламацон нуурч за дагдам хүнцгэлэн гэж байж байгаа. Одоо яг энэ төвдөд байж байгаа тэр дагдам хүнцгэлэн хийдэ 2 сар орчимдаа гэж ингээс болсон. За ингээд 1994 оны 2 сарын 11-ний өдөр буцаад Дарамслаа хотод ингэж ирсэн байна. За тэгээ ингээд 1994 оноос эхлээд Дарамслаа хотод дагдан лаврангаа барьж эхэлсэн. За дагдан лавран гэж юу хэлж юм нэхээр энэ лавран гэдэг үг маань бол юу гэхээр худаг тувлгаад гэж хүний яг оршин байх одоо нэг ёсны офис маягийн тэр нэг ёсны тэр газар байрыг болгоч нь лавран гэж ингэж хэлээд. Гэхдээ энэ лавран гэж очиж байгаа төвдөр бичих юм бол эхний ла гэдэг үг лама буюу багш гэсэн утганд орчно. Баран гэдэг нь болонгот нь түүний дагалт шавнар гэсэн утгатай. Тэнгуүтэ багш шавтайгаа бүгдээр ингээд ерөнхийдөө баг амьдэрдэг тэр газрыг болгонгот нь лавран гэж хэлчих болно гэдэг ингээд хэлэх юм бол бас болно. Одоо тэгэхээр ингээд ямарсан дагдан лавран гэдэг нь болохоор Жанамбын ёсны лам, тийм ховлогын лам, шавнарын хамт амьдэрдэг Жанамбын ёсны үүрэг хэрэгийг хүрэлцдэг офис тэр газрыг л ерөнхийдөө барьж эхэлсэн гэсэн үг шүү дээ, тийм ээ. Яг амьдралынхын дараагийн нэг мөчлөг үе гэж хэлж байгаа. Энэ болохоор одоо мөчлөг үе юу гэхээр игэл хүний ёсоор амьдэрсэн нэг үе байна. Тэгээд дараагаа биш игэл ламын хургийн нэрээс амьдэрсэн үе байна. Дараа игэл хүний ёсоор амьдэрсэн нэг үе гэсэн байна. Тэгээд дараагаар хотог тулгааны ёсоор ингээд амьдэрсэн нэг үе гэсэн байгааг дотор яг жинхэнэ одоо ном айлдаж ингэж эхэлсэн үе болохоор 1994 оноос хойш ингэж эхэлнэ. За тэгээд энэ үед олон газруудад ном айлдсан юм. Тэгээд тэр бүрийг нь болгонгот нарийн тооц хэлэхгүй хоёлоо жоохон товчлоод ингээд хэлье. За тэгээд газрууд бол юу вэ гэхээр хамгийн анхлан болгоор юу вэ гэхээр дагдан лаврангаа бариулахад болохоор ерөнхийдөө мөнгө төгрөг санхүүгийн бол нэлээд хүчтэй ингээ байсан. Тэгээд тэр үед нь болохонгот нь нэлээд бас ингээ нэг сүхвэдэ бас нэг хүн болохонгот нь зуучилж өгөөд ерөнхийдөө энэ хөрөнгө санхүү босгохын тухайд бол юу гэхээр энэ барууны ертөнцийн газар очиж бас тэгээд ном уу үлдээд тэгээд түүгээрээ болохоор энэ одоо лаврангаа болохоор санхүүжүүлэх гэдэг гэж нэг осны тийм төсөл санхүү юмагийн нэг гаргаж өгсөн. Тэр ёсоор одоо ном айлтахаар болсон гэж энэ Америк, Канадад ингээд цуглуулгуудаар явсан. За ямар хотуудаа гэхээр бол энэ Бостон, Нью-Йорк, Вашингтон, Хавай, Чикаго, за Торонто гэх мэт энэ газруудаар ингээд явсан. За тэгээд юмхидээ энэ бол дараагаар 1995, 1998 онд дахин ингэж явсан. Ингэж байна. За ингэхийнхаа ингээд дараагаар бол ерөнхийдөө манай богд маань эргээд одоо яг Монгол туурхтан дотроо ном айлдаж эхэлсэн. 1999 он, за тэгээд түүнчлэн 2001 он 2002 онд халимаг бүрээдэд морилсон байдаг. За үүний дараагаар 1998 оны үйл явдал болж ирнэ. За 1998 онд болохоор дээр ярьжсэн ёсоор Шимла хотын Санжаачодын Чойлон гэдэг энэ хийдийг Жанамбын хийд болгож одоо өргөсөн юм байгаа. За үүний дараагаар бол мөн өөр нэгэн хийдийг болохоор богдод өргөөд за тэр хийдийг болохоор Жанамбын хийд болгож ингэж зассан. За энэ Шимлагийн хотод байгаа энэ Жанамбын хийдэд Монгол олон лам нар
бас ингээд суралцаж бас ингэж байсан энэ хийд. За тэгээд энэ 98 оны 4 сар яг намтар дээр гарч байгаа 98 оны 4 сарын 10-ны өдөр богд яг энэ хийдэд морилсон. За тэр үед болохоор Жонмби ёсны 32 лам гэж байсан. За тэгээ хийдийнхаа нэрийг сэргээж за энэ гэлэггүй хийд байсныг энэ Жонмби ёсны хийд болгож Дагдан Бунцэг Чойлон гэдэг нэр ингэж хайрлсан. За үүний дараагаар яг 98 он яг энэ жил яг цагаан сарын яг энэ үеэр манай богд тэргүүлээд далаа багшд болохоор даншиг өргөсөн байдаг. За энэ даншиг болохоор богд албан ёсоор тодорсныхаа дараа Жонмби ёсноос далаа багшд өргөсөн хамгийн анхны одоо даншиг бат оршил ингэж болж орж ингэж болох юм. За үүний дараагаар 1999 оны 7 сарын 13-ны өдөр богд маань анх удаа Монголд морилсон. Зуулчин дараа гэж морилсон. За тэгээ 1924 онд одоо богд маань 8 дугаар богд маань таал бариад. За тэгээд 1932 онд одоо богд мэдлээд 1992 онд богд албан ёсоор тодорсныхаа дараа ингээд тодорсноос үндсэндээ нэг 7 жилийн дараа тийм үү? 7 жилийн дараа богд маань хамгийн анх удаа ингээд Монголд ирсэн. За ингээд Монголд ирэхдээ болохоор хувийн уралгаар зуулчны визээр зуулчны виз чинь 1 сарын хугацаатай тийм ээ. Энэ визээр ирсэн 7 сарын 13-ны өдөр ирсэн байдаг. За ингэж ирэх үед болохгүйт яг 7 сарын 15-ны өдөр болсон нэг бол болохоор Хятад хэрэглэгч Жанзимын яг албан ёсны 2 өдрийн айлчлалаар яг ирэхдээ яг таарсан гэдэг. За яг ийм учир болсон учраас нь богд болохоор яг Жанзимыг албан ёсны айлчлал дуусаад буцтал буюу яг энэ 15-ыг дуустал яг төр зур Улаанбаатар хотоос зайдуу 25 км зайдуу Аран бомбот гэдэг газар яг төр зур хэсэг болохоор ингэж яг саатаж морилсан байгаа. За тэгээ Жанзимын одоо Хятад хэрэглэгч ингэж буцсны дараагаар буцаж одоо ингэж ирээд за Улаанбаатар зочд буудалд ингэж буулаа гэж ингэж намтар дүгэн дээр ингэж гарч байгаа. За үүний дараагаар за яг ингээд мосон морилоод 1999 оны 7 сарын 19-ний өдөр яг эхлээд за ингээд энэ одоо Монголд байгаа орон хийдүүдэд болохоор олон түмний өмнө одоо ном айлдж ингэж бас. За тухайлбал яг манай хийдэд яг морилсон байдаг. 7 сарын 19-ний өдөр дашчил зүгээрээ дашчилын хийдэд морилж Дүнхрийн жанан айлдсан гэж яг намтар дээр нь байна. За энэ бол бид хүн яг байсан гэхдээ богдоос ямар ном өрцснээ болгон тухайд яг тэмдэглэж аваагүй ямар ч гэсэн байж байсан байж таараа. Гэхдээ яг намтар дээр нь бол богдын өөрийнх нь намтар дээр болгоод дашчилын хийдэд морилохдоо Дүнхрийн жанан харилсан гэж. За гэх мэтээр за үүнтэй холбоотой дараагаар бол ингээд 7 сарын 26-ны өдөр жишээлбэл Дүүхор датсан борилсон гэж байна. За энэ өдөр цагаан дархийн насны авь шиг ингэж хүртээсэн байна. Гэх мэтээр ингээд Монголын одоо орон хийдүүдэд ингэж ирээсаа залгадж сүсгтэн олон түмэнд олон ном бас ингэж айлджээ. За яг энэ үеэр за 1999 он тийм үү. 8 сарын 4-ний өдөр Эрдэнэцөг хийдэд одоо ширээн золох ёслол гэж болсон. За энэ болохоор албан ёсны бус одоо тийм гэхдээ Монголын одоо нэлээд хэдийн одоо сүм хийдийн тэргүүн оролцсон одоо ингээд богд живцсандаа бүтгэдэг Монголын бурхан шишний тэргүүн болох одоо ийм ёслол болсон. За энэ ёслолын үеэр богдод мөнгөн үсгтэй Монголын бурхан шишний тэргүүн богд живцсандом гэгэний тамга нэртэй тамга гэсэн ийм үсгтэй мөнгөн тамгыг болохоор ингэж богдод өргөх барьсан байдаг. За тэгээ голдоо болохоор ийм соён бүсгтэй ийм ба. За ингээд Монголын голлох одоо хийдийн хамнаар бас ингэж оролцож за Эрдэнэцөг хийдэд 1999 гээд болж ирсэн. За тэгээд яг энэ нэг ийм бол. За энэ нь болвол юу вэ гэхээр 1900 одоо 24 онд богд таалал болоод болсон. За тэгээд энэ хутаг туулгаалуудыг дахин тодруулахыг ингэж хоригдсон тэр цаг үеэс хойш за 1990 оны цагаан морин жил Монголд одоо арчилгаарч бурхан шашин сайхан дэлгэрсэн тэр цаг үеэс бас хойш тийм ээ. За ингээд тэр арчилгаарч тэр үеэс хойш яг 9 жилийн дараа буюу энэ үед анхны бас ингээ богдын Монголын бурхан шашны тэргүүнийг бас тодруулах анхны бас нэг оролдлого бас гарсан бас энэ. Тэгээд энэ за ингээд ерөөсөө энэ одоо 1999 онд богд ингэж морилж ингэж Монголд морилж ирэх энэ үе хүртлээ. 1992 онд
анх одоо далаа багшаас богдоор тодруулсан тэр хооронд энэ 7 жилийн хооронд болохоор Монголын халах жавзандан бодох тийм аа гэдгийг мэддэг хүн маш их цөөхөн тун цөөхөн байлаа. Тэр үед одоо юу гэхээр Дарамслаа хотуудын одоо Цаниловда юм уу эсвэл Намжил татсан юм уу эсвэл тэнд Мензикан гэдээ байж байгаа энэ 6 сургууль юм уу эсвэл тэр Ани гомбо гэдэг тэр хийдэд ингээд байж байгаа хүмүүс болоод за бусад одоо энэ өмнө тэмдэгт байгаа сурч ирсэн гэсэн хүмүүс болоод энэ цөөхөн тооны хэдэн Монгол оюутан за нааш цаашаа эргэл мөргөлөөр бас ингэж явж ирсэн одоо Монголын зарим одоо лам ховргуу за сүсгтэн олон төдийх нэг ерөөсөө гарын 10 хорон тэгэхээр цөөхөн тооны хүмүүс л одоо мэдхээс биш яг богдыг болохоор одоо монголчууд битгий хэл төвдүүд хүртэл ингээд бас ингээд энэ хот цулгаан гэдгээр нүл гүйцэд сайг үзээгүй таниагүй нэг тийм төлөв. Тэгэхээр миний хувьд ч гэсэн бол юу вэ гэхээр бас их эрт 1995 оны 1 сарын 95 онд болохоор хамгийн анх богдтой бас ингэж золгосон байдаг 95 оны 1 сард. Тэгэхээр 1995 оны 1 сарын 31-ний өдөр яг цагаан сарын өдөр болохоор цагаан сараар богдтойгоо бас ингэж золгож гэж яг тухайн үед цуг сурч байсан отгон буруулам бид хоёр бас ингэж яг тухайн үед богдтойгоо бас ингэж золгож нэг батер татуулж байсан бас тийм хувьтай үе. Гэхдээ тэр үед болохоор бид хоёрын болоод бол юу бахаар богдоос ямар нэгэн номын барилга авч ном ус юртээгүй. Гэхдээ тухайн тэр үед байсан одоо тэр анаа хийдэд байсан монголоор иргэнээр ирсэн зарим ламнар зарим хүмүүс болгонгуудын богдтой барилга тогтоож судлуужингийн болоод бусад ном буйныг бас ингэж хүртсэн юм бол яг тэр үе цаг үеэсээ болохоор 1-2-ын зэрэгээс бас ингэж эхэлж ирсэн ийм бас юу байгаад байгаа. За энийг болохоор зүгээр дашрамд нь бас ингэж дурдах юм тийм аа. За ингээд 99 онд манай богдман ингээд ширээн залжээ. За энэ ширээн залахын бодол болсон одоо ингээд 8 сарын 4-ний ингээд үйл явдал. За энэ бол болохоор богдман жуулчны 1 сарын визээр ирсэн үе байсан. Тэгээд бэлсэн байсан үе. Тэгээ яг визний хугацаа нь ингээд дуусаад 3 хоногийн бас хугацаа нэг дууссан яг таарсан байгаа. За тэгээд ингээд дууссан байгаа ингээд учраас болохоор энэ дараагийн бол олон янзын аюу хэрэг ингэж явдал бас цаанаас орон гарсан. Нэгдүгээрт бол юу вэ гэхээр визний хугацаа бас ингэж хэтэрсэн. За тэгвэл одоо тэнд байсан болохоор богдыг байсан бусад монголчууд болохоор нэгэнт одоо Монгол улсын иргэн болж юу байх учраас Монгол улсын иргэнд ингэж яах хэрэгтэй гэх мэтээр бас янз янзын яриа хөөрэ гарсан. Тэр богдман нэгэнтүүтэй энэ тхийн паспорттой дөрвөстийн одоо төвдийн дөрвөстийн одоо төвдийн дөрвөст гэсэн статусаар энэ тхийн паспорттой учраас түүгээрээ дамжуулаад энэ тхийн тэр гадаад явдлын яамнаас нь төвдийн төр засгийн газар дөрвөстийн засгийн газар мэдэгдээд төвдийн дөрвөстийн засгийн газраас богд руу бас ингэж нэн даруй визний хугацааг хэтэрсэн учраас нэн даруй одоо орон нутгата өөрийн нутгата харьяа газараа буцах хэрэгтэй гэсэн ингэж явдал гэж хараад бас энэ нэг хууль зүйн дүрм юуны хувьд визний хувьд бол их асуудал гарсан юм шиг байна. За ийм болсон учраас нь 9 сарын 17 өнөдөр гэхдээ тэр визний хугацаа хэтэрсэн ч гэсэн бас нэлээд азанж жагаад тэгээ галт тэргээр бороод руу буцсан байдаг. За ингэж буцахдаа тэр намтар дээр өгүүлсэн ёсоор Монголын талаас болоод 2 хүн цуг явсан байдаг. За амгалан дэд хам. Одоо амгалан дэд хам. За гүн сан болом 2 болохоор галт тэргээр хойшоо бороод руу улаан өдрөө цуг буцсан байгаад байгаа. За улаан удаад очиод түүнээсээ цаашаа улмаар цаашаа Туваа руу орж ингэж Туваа улсад ингэж очсон байна. За Туваад очсныхаа дараа 2 шинэ хийдийн нээлтэнд ингэж оролцож за түүнээсээ Москвагаас улмаар Делид одоо ингэж буцжээ. За энэ бол 99 онд бол анх удаа богдыг одоо Монголын бурхан шишний тэргуунд ингэж өргөжлсөн. 2000 оны 5 сарын 18-ны өдөр бурхан багшийн дүүцэн өдөр өрөөр болохоор Шимлэ хотод байгаа Дагдан бунцглан хийдийг албан ёсоор нь болохоор өргөжүүлсэн нээлтийг ингэж болж. За хожимоо яг энэ 2002 онд далаа багш яг энэ хийдэд морилж за тэр үед болохоор анхан 32хан ламтай байсан бол энэ Жанамбын ёсны 200 гаруй ламтай болцсон байж энэ үед за 3000 гаруй сүсгтэн тэдгээр олон хүмүүс цугларсан өмнө далаа багш Гунгаа долчиг гэгэний ном айлсан. Гунгаа долчиг гэгэн гэдэг маань манай өндөр гэгэний төрөө одоо нэг дөрөв Жанамбын ёсны их том лам болно тийм ээ. За тэр хүний Жанамбын 108 хөтөлбөр тайлбар Жанам Тижа гэж хэлдэг. Жанамбын одоо 108 хөтөлбөр тайлбар гэдэг ном.
За мөн одоо далаа багш өөрөө одоо шинээр зохиож ирсэн Жономбийн дамжав юм болов. Бид нар гэлэгвийн дамжав юм болов шашин дэлгэрхийн ирүүл гэж уншдаг шүү дээ. Далаа багш яг үүнд ойлгоо Жономбийн шашин дэлгэрхийн ирүүлийг далаа багш шинээр зохиосон байдаг. Тэр номынхоо лүн болоо тэр одоо ховор Жономбийн ясны одоо 108 хөтөлбөр тайлбарын ишлэн болохоор одоо ингэж айлтжээ. За ингээд манай богд маань үүний дараагаар болохоор 2001 онд Тайванд очиж болохоор одоо хамгийн анх удаа Дүүнхрийн банк болохоор ингэж айлтсан байгаа юм. За ингээд энэ Тайванд одоо ингээд энэ Дүүнхрийн банк айлтсан энэ бол юу вэ гэхээр очир төлгөний ном буюу одоо Важраяна хөлгөний за ингээд энэ номноос болохоор хамгийн анх одоо Дүүнхрийн банк Тайванд одоо тавьсан хамгийн анхны тохиолдол болсон байна. За үүний дараагаар 2003 онд манай богд маань туваад 30 мянган хүнд одоо Дүүнхрийн банк айлтсан. За үүний дараагаар яг энэ ондоо 2003 оны 10 сарын 1-ээс 13-ны хооронд. За энэ болохоор одоо яг энэ халимгийн ерөнхийлөгч нь гэрсэн илэмжийн байсан яг тэр үед халимгийн одоо нийслэл одоо Дрезден хотод Дүүнхрийн банк бас айлтсан. За Москвад ингэж айлтсан. За мөн одоо яг энэ үе дараагаар нь мөн 2005 онд мөн дахин халимаг өнгөж морилсан байгаа юм л да. Халимаг өнгөж морилсан. За энэ үед Харин Гайрва бурхны банкыг 5,000 хүнд айлтсан гэж байна. За Бодисотын 37 гарын авлага. За тэгээ Улаанбаатар хотод Жангарайскийн банк цагаан дэрхийн одоо жанан болж ингэж айлтсан байгаа. За энэ үед нэг ингээд бас нэг чухал ингээд нэг сонин зүйл болсон дэр намтар түүхэн дээр гарч байгаагаар юу гэхээр 2005 онд одоо бүрээдэ заларч явах үед одоо нэг өөрийн шав байсан. Одоо энэ сайн лавдаа суралцж байсан. Монголд нэг сайн лам хувраг байсан. Саяхан одоо энэ жил одоо хэдхэн хоногийн өмнө баг бий болсон Уманы badныхан Жабин дөрж гэж тэр ламд одоо нэг чандаа бас өнгөөгчтэй Монгол руу явуулсан гэдэг л дээ. Эдгээр намтар дээр тэгж гарч байгаа. Тэр чамдаан дотор бол юу вэ гэхээр одоо Дүүнхрийн банк айлтахад одоо хэрэгтэй те хамаг одоо тэр ёжид хэрэгсэл тэдгээр зүйлүүд нь за мөн богдын өөрийнх нь одоо асааж исэн дэр дөрвөн талд Монгол тэтэм алтан тэтэм тэдгээр бүгд ингэж байсан юм байгаа. Тэгээд 2005 онд болгонгуудаа яг тэр үед яг Брэдэс Монгол руу бас эргэж морилж чадаагүй. Тэгээд болгож амдэрч тухайд тэр чамдааныг аваад Монголд очичоод тэгээ буцаа Брэд руу дахиж ингэж богдод хүргэж өгсөн. Тэгээ буцааж авсныхаа дараа богд бас ингэж хийлж ирсэн гэдэг. Тэгээд намайг одоо юу яхаас мөн дахиж Монголд морилохоос дахиж очихоос өмнө миний одоо тэтэм тийм ээ одоо юунд очичоод Монгол очиод дахиад хүрээд ирлээ гэд ингэж ярьж ирсэн гэдэг. За тэгээд энэ 2005 оноос эхлээд одоо Монгол хүүхдүүд энэ Шимла хотын энэ Жономби хийдэд болохоор яг нэг олноор суралцах болсон байгаа юм. За энэ үеэс дараагийн нэг чухал болсон гэж хэлсэн бол Монголын одоо 9-р Монголын бас нэг чухал одоо Монголын шашин зүйл оруулсан нэг хөөнмөр бол юу гэхээр ходог туулгаадыг тодруулсан асуудал байна. За ходог туулгаа тодруулах асуудал бол яг нэвтрүүлгийнхэнд хэлсэн 24 оноос хойш болоод ерөөсөө бүх зүйл хаагдаад богд жавцандаа хотогтоос эхлээд бүх ходог туулгаадыг тодруулахыг үндсэндээ тас хорсноос эхлээд бүх ходог туулгаадыг ерөөсөө тодруулахаа ингэж болсон юм байна. За тэгээд 1990 он шашин ном дэлгэрснээс хойш за үндсэндээ болгоод одоо ингээд баг 10 хэдэн жилийн дараагаар одоо баг 16 жилийн дараа анхны гэгээчүүл ингэж ерөөсө тодорч гисэн. За ингээд одоогийн болохоор одоо миний санаж байгаагаар бол Монголын далаа багш болоод 14-р далаа лам болоод одоо 9-р Жавзандам хотогтын болохоор одоо батламж сойрхолтойгоор болохоор нийтдээ 21 одоо Монгол хүүхэд одоо ходог туулгаадаар ингэж тодроод байна. За үүнд эдгээрийн дотроос богдын тодруулсан болохоор 2006 онд Жонон ханчин гэгэнийг болохоор хамгийн анх тодруулсан байдаг. Жонон ханчин. За Жонон ханчин гэдэг нь яг юу гэсэн үг гэхээр нэгдүгээр Жонон гэж хэлж байгаа нь Жономби ёс гэж. Монгол хэлний Жонон гэж үг биш шүү. Энэ төвдийн Жономби ёс гэдэг Жономби ёс. Жонон дарамтын ёсны тэр Жономби ёс. За ханчин гэхээр тухайн тэр одоо их ёсны их хамб их нэр алдартай хамб одоо байсан яг тийм хүн байна. За хин гэж хүний хойдхол тодруулсан гэхээр Жамин гончиг Сомбоо гэж хүний хойд дүрийг тодруулсан байна. Жамин гончиг Сомбоо гэж хүн маань болохоор 1398-аас 1475 оны хооронд
амьдарч байсан ийм хүн юм байна. Тэгэхээр одоогийн ингээд тодорхойд байгаа манай зүүн хүрээ Дашчуулын хийдийн дэд хам за зүүн хүрээ коллежийн захирал болж байгаа Жон Хончин гигэн гүнсэн чойжээ давг гигэн болохоор богд яг энэ үед гомон хийдэд яг сурч байгаа үед яг энэ одоо Жон Хончин гигэн хойд юм а гэж ингэж тодруулсан байгаа. За мөн энэ ондоо болохоор өөр одоо 3 гигэн нэг Монгол 3 гигэн нэг гэж тодруулсан байна. За жишээлбэл одоо яг Жалхан судагт за тэгээ Манчир худагт болоод Манчир худагт нарыг ингэж яг энэ үед яг тодруулжээ. Манчир худагт Жалхан судагтын хамгийн одоо 8 дугаар дүр болохоор Дамдын Базар гэж байсан. 1924 онд бий болсон хүн. За тэр хүний хойдох одоо 9 дугаар дүрийг за Манчир худагтын дүр болохоор 1937 оны тэр их одоо шашны устгалын сүтгэлийн үед болохоор одоо цаазлагдсан ингээ хэлмэгдсэн тэр хүн. За тэр хүний хойдох дүрийг болохоор мөн ингэж тодруулжээ. За үүний дараагаар одоо нэг чухал зүйл болсон нь юу вэ гэхээр 2009 оны 5 сарын 24-ний өдөр Захиагийн элбэгдэрч Монгол улсын одоо ерөнхийлөгчээр одоо ард түмний сонгуулиар ингэ сонгогдчихэ. За ерөнхийлөгч улсын дараа албан ёсны айлчлалын хамгийн анхны айлчлал болохоор Бүгд найрамдах энтэх улсад болсон 9 сард ингэж болсон. За энэ үеэр ерөнхийлөгчийн айлчлалын үеэр болохоор одоо богдтой болохоор ерөнхийдөө ингэж нэг уулзаа гэсэн одоо энэ ерөнхийлөгчийн дээр одоо төлөөлөгч болоод ерөнхийлөгчийн дээр албан ёсны одоо дагалдаж явсан хүмүүсээс албан ёсны ингээд хүсэлт ингэж ирсэн байдаг. За тэр хүсэлтийн дагуу Дарамслоо хотоос нь дээлид болохоор богдыг төлөөлж хүү болж байгаа Түгсрэ гигийн данзанаар ингэж ирсэн байдаг. За мөн нөгөө нэг хүү болох Чомбол Ямдан. За тэгээд нэг Монгол лам орчуулагчийн хамт одоо Дели хотод ирж одоо ингэж уулзчаа. За тэгээд Монгол талаас бол гадаад явдлын яамны сайд байсан одоо Батболд сайд ингэж албан ёсоор ингэж уулзсан. За энэ уулзалтын үеэр бол юу вэ гэхээр намтар одоо богдын яг намтар дээр гарч байгаагаар юу вэ гэхээр ерөөсөө богдын талыг богд болоод богдын талын нэг төлөөлж байгаа Түгсрэ гигийн нарыг ерөөсөө санаж бодож төсөөлөөгүй нэгэн зүйл гарч ирсэн юу вэ гэхээр богдыг албан ёсоор Монголд айлчлаач гэсэн хүсэлт ирсэн гэдэг. За ингэж хүсэлт иртэл бол юу вэ гэхээр богд бол одоо хэдийн жавцсан Монголын шашны тэргүүнгээс тодорцсон энэ төвдүүдээ хүлээж аваад тэндээ албан ёсоор зөвшөөрөгдсөн байсан боловч Монгол шашин нам дэлгэрч байгаа цаг үн боловч гэсэн тэр одоо газар болохгүйт нь албан ёсоор өрөх байхгүй учраас энэ талыг ингэж одоо шийдвэр гарна гэдгийг ерөнхийдөө төсөөлж бодоогүй маш гинтийн одоо зүйл байлаа гэж ингэж бичсэн байгаа юм л да. За ингэж одоо албан ёсоор ингэж урилга ингэж гард усны мөн удалгүйгээр одоо тэр үед одоо Монголын бурхан шашинтын төвийн ингэ тэргүүн байсан Чойж онцгам одоо Дарамслаа хотод ингэж очихдоо богдод мөн албан ёсоор шашныхын талаас Монголд борилох одоо урилгыг болохоор гардуулж залгаа байлгасан байна. За ингэж залгаа ёсоор төрийн талаас тэр шашны талаас тэр албан ёсоор урилга өгсөн ёсоор 2009 оны 10 сарын 25-ны өдөр богд яг буцаад Монголд мөнгөж морилжээ албан ёсоор. Тэгэхээр энэ албан ёсоор морилсон гэж 2009 он гэдэг энэ үүний өмнөх булгарчин тэр одоо зуушны мэлзэр төр нэг ороод ингээд гараацсан гэсэн юм шүү дээ тийм ээ. 2009 он гэдэг бол Монгол шашин нам дэлгэрснээс үндсэндээ бараг 20 жилийн дараагаар гэсэн үг. Энэ түүхэн цаг хугацааны хувьд. Тэгээд түрүүчийн одоо дүрийн гигэн ингээд заларч ирснээс 24 онд бий болсноос нь бараг 100 жил 90 жилийн дараа тийм ээ. Бараг 100 жилийн дараагаар ингэж энэ юу болж ийм нэг чухал болж. За ингээд богд морилоход болохоор Түгсрэ гигэн за тэгээд Жамбал Ямдан за тэгээд Чомбол Ямдан уучлаарай Чомбол Ямдан хүү за Жамбал Сэржин Сойвон Жамбал Ваммо за тэгээд энэ бас Орос шавдар Катя Мураева гэдэг тэдгээр одоо шавнырынхаа хамт болохоор Монгол оронд ингэж морилжээ. Тэгээд үүний дараагаар болоод одоо ингэж Монголд ингэж морилсныхаа дараагаар ингэж энэ бол цаад тэгээд ингэж зарласан. Дараагаар нь болохонгот нь Монголд одоо морилж ирснийхаа дараа 2010 оны 8 сард Монгол улсын иргэн болох талаар ерөөсөө Монгол улсын одоо ерөнхийлөгч Захиагийн элбэгдэрчид албан ёсны хүсэлт өргөдлөө албан ёсны гэж гардуулсан байдаг. Үүнийг нь 2010 оны 8 сард албан ёсоор болохоор ерөнхийлөгчөөс ингэж батламжилж Монгол улсын иргэнээр
хүлээн зөвшөөрсөн. За үүний дараагаар 2011 оны 11 сарын 2-ны өдөр Ядгай Чонзолон дацанд Монголын улсын шашны тэргүүнээр өргөмжлөх ёслол болохоор богд их өндөр настай болсон. Тэр цаг үед бол яг ингэж болсон. За ингэж өргөмжлөх энэ ёслол бол мэдээж бид хүн саяхны үйл явдлаар бүгдээрээ ингэж бидний зурагтаар болоод бүгдээрээ бас бичлэн оролцсон зурагтаар харсан ингэж юу болно юм аа. Монгол улсын бүх шашны тэргүүн орон нутаг болоод энэ хот хүрээний бүх хэдүүдийн тэргүүн бүх ламнаар ингэж оролцсон. За ингээд энэ шашныхны талаас ингэж өргөмжилсэн энэ ёслолыг болохоор Монгол улсын ерөнхийлөгчөөс 11 сарын 11-ний өдөр албан ёсоор батламжилж зарлиг гаргаж ингэж батламжилсан Монгол улсын шашны тэргүүнээр ингэж батламжилсан байдаг л да. За ингэж батламжлахад болохоор мөн түрүүчийн ёсоор Эрдэнэзүү хийдэд нэг тамга өргөсөнтэй адилханаар жинхэнэ Монголын шашны тэргүүний тамга ингэж өргөсөн. Албан ёсны тамга. За тэр тамгын үг нь болохоор Монгол улсын бурхан шашны тэргүүн, шашныг мандуулагч, амтныг жаргуулагч, аврал итгэл, хамгийн гайлагч, оройн чанбан, очир дээр богж явсандан бодгтын тамга гэсэн ийм мөнгөн өсгтэй. За тэгээд ийм өсгтэй ингээ мөнгөн тамга. За голдоо болохоор ингээд энэ жанцсан буюу дуаз юм чимхтэй тамгыг болохоор ингэж өргөсөн байдаг. За ингээ богдыг ширээ залснаас яг 5 хоногийн дараа буюу 2011 оны 11 сарын 7-ны өдөр Далай лам 14-р Далай лам Данзанжанц Далай багшаар Монголд айлчилжээ. За тэгээд энэ үедээ бол богдын гандан лавранд ингэж болорцолж явах үед мөн Далай лам бас ингэж уулзаад за хутагтын дараа энэ үед болохоор богдмаад нас хөндөр зоглцсон байсан. За бие лагшин ч гэсэн бас нэлийн жилэрхүү болцсон байсан энэ үе шүү дээ, тийм ээ. Энэ богд шанаад. За ингээд дараа төрөл нь болохоор Монгол төрөх талаар нь болохоор гут нь дарах төрөв талаараа бодолцож үзээрэй гэж ингэж айлтгсан гэж бас байдаг. За үүний дараагаар яг 2012 оны 1 сарын 23-ны өдөр намтар дээр гарч байгаа болохоор Жамсандаа манай богд маань Далай ламтай утсаар гэж ярилцсан. За тэгээ ярианы гол сэдв нь бол юу вэ гэхээр би дараагийн төрөлдөө төрөл арилжих ингэ цаг өнгө хугацаа боллоо. Ийм учраас хаана хизээ төрөл арилжих вэ гэдэг талаар Далай ламтай зөвлөсөн гэсэн гэж. Тэгээд Далай лам хариу хэлэхдээ бол юу гэхээр за одоо болгоор оны сүүлч болж байна. Тийм учраас Монголд цагаан сар гаргаад хаврын тэргүүн сар гарсны дараа сар гараад төрөл арилжуул нэгдүгээр сайн, хоёрдугаар төрөл арилжахдаа Монгол нутагт байхдаа төрөл арилжуул ингээд нэрван болвол их сайн гэсэн талаар ингээд зөвлөгөө өгсөн гэдэг. Тэгээд энэ ч ёсоор 2012 оны 2 сарын 6-ны өдөр нэг ёсны гэрээс төвдөр Дадрэгүнла дам буюу Сүсгтэн олонд хандах үг гэхдээ нэг ёсны энэ албан ёсны гэрээсийг болохоор төв дил дээр богд маань бичиж үлдээсэн байдаг. За 4 хувь үлдээд за нэгийг нь гандан лавран гэдэг богдын лавран за гандан нэгшний хийдэд 1 хувь, Монгол улсын засгийн газарт 1 хувь, за 1 хувийг нь болох Далай ламын офис бол тус гэж илгээсэн гэж. За тус гэрээсэл бол юу гэж хэлсэн гэхээр миний хойд дээр болгоор нэгдүгээр болохоор Монгол газар Монгол хүн болж мэдлээ. За тэгээд ингэж мэдлэх асуудал ингэж мэдлэхийг болгоод тодруулах хүн болгонгот нь Далай лам байна. За ингэж Далай ламын тодруулсан энэ тэр шийдвэрийг тэр дүрийг нь Монголын ард түмэн сайн гүнтгэлтэй хүлээж авах хэрэгтэй юм шүү. За тэгээ миний хойдор маань гагцхүү шашин номын төрийн үйл хэрэг биш шашин номын үйл хэрэг ингэж хийх болно гэсэн ийм үндсэн агуулгыг гаргасан гэрээсэл бичиж үлдээсэн гэж хэлж байна. За ингээд 2012 оны 3 сарын 1-ний өдөр буюу за Монголын хаврын тэргүүн сарын шинийн 8-ны өдөр богд маань нэрван болсон байдаг. За тэгээд яг 2012 он яг энэ үед болохоор бид бүхэн яг хоролдоо хурж исэн. Яг энэ бүх юм ингээ сайн мэднэ. Энэ дээр гарч байгаа бүх зүйлүүд болгонгууд бид нэр ингээд юм орхон бүгд яг хажуугаас нь бүгдээр харж ис учраас бүгдээр сайн мэднэ шүү дээ, тийм ээ. За шинийн 8-ны өдөр болгонгууд яг тухайн үед бол яг миний санаж байгаагаар юу гэхээр бид нэр өглөө ингэж хурал дураад яг хуралд орохын өмнө болгонгууд манай тэргүй хамлам дамжав болохоор бүгд байсан дээр 2-р эмнэлэг шиг санжааны дэмлэгрээ явж ирчээд за тэгээд ингэж хэлчихсэн. Өглөө болоод богд ингэж юу болоод тэгээд аппарат эдрийг салахыг юу гарлаа. Тэгээд ингэ богд юу яалаа гэдэг тухайн үед нь тэгэж ингэж хэлж ирснийг эднийг сайн санаж. Шинийн 8-ны тэгээд
тухайн үед нэг ингээд хурал хурж байсан нэг юм юу гардаг. Тэгээд үүний дараагаар бол юу вэ гэхээр юу байна 2012 оны яг 3 сарын 5-ны өдөр Богд Жавзандаа Ботгтын хойдврын одоо түргэн залгах залбирлыг нь болохоор далаа багш яг ингэж зохиож нэг наашгаа явуулаад тэр захиасан тэр одоо залбирал солилтыг болохоор одоо Монголын орон нутгийн бүх орон нутгийн хийдүүд бүгдээрээ ингэж нэг уушдаг болсон нэг юм явдал гарсан. Тухайн үед ингээд бид бүхэн энэгээр үйлдэл явж байсан Богд маань болгонгууд нь за ингээд залрлаа. За тэгээд ингээд насан туршийн хувьд болгоод бүх үед үйлүүхээр жинхэнэ байх үед болохоор шашин номын үйл хэрэглэгүй одоо ингээд өөр газар орнд байж байгаа Монгол орн ч гэсэн шашин ном дэлгэрэх юуны талаар маш их нэвцүү байлаа. За Монгол номд орон газарт нэг шашин ном дэлгэрсэн хэдий ч гэсэн Богдаа залах асуудал маань бас ингээд хойшлсоор 20 эдэн жилээр хойшлсоор байгаад ингээд явлаа. Энэ завсар зүйлийн энэ хооронд нь болохоор түрүү хэлдэг ёсоор нэг энтх сурж байсан, дарамтлаа сурж байсан цөөхөн тооны хэдэн монгол оюутан тэгээд наашаасаа явсан эргэл мөргөлийн цөөхөн хүмүүс зөвхөн таних хэмжээнд болоод ингэж бас байлаа. Тэр ёсоор болгонгууд нэг жинхэнэ Богд маань жинхэнэ Богдынхаа байр суурин дээр юу хурж ингэж чадаагүй байлаа. Тэгээд одоо нэрван насан гутаг болох нэрван болохынхаа дөнгөж өмнөхөн дөнгөж л амжиж одоо Монгол улсын одоо шашны тэргүүн Богд Жавзандаа Ботгтын ширээнд дөнгөж залаад тэгэл орон шилжлээ. Нэг иймэрхүү зүйл ингээд болсон болохоор нэг ясандаа Монголын бурхан шашинда нэг маш их юм хийх хүн маань болохоор их сайн одоо их зүйлийг бас хийж чадлаггүйгээр бас ингэж явсан. Бас нэг ясны хүний түүхийн хувьд болохоор харамсалтай юм шиг гомормоор юм шиг бас нэг юм сонин түүхтэй ийм хүн байна. Тэгэхээр ингээд үүнээс ингээд дүгнээд ингээд бодох юм бол манай Богд маань нэлээд хэд хэдэн зүйлийг болохоор одоо хийсэн байна. Юу вэ гэхээр шашин ном ингэж солигдсон энэ үед болгонгууд одоо яг жинхэнэ одоо эгэл хүний амьдралаар амьдарч тийм ээ эгэл намын амьдралаар амьдарч тэгээд буцаад эргээд болгонгууд нь төвд Монголын одоо шашны хэлхээ холбоог буцаагаа дахиад ингэж сэргийхэд нэгэсний өөр болсон хүн бас байна. За мөн ялангуяа Богдыг ингээд энэ үйл хэргийг нь тавчаалаад нэг чухал хэлэх зүйлүүд нь манай Богд маань энэ Монголд ирсэн зодол үжингийн ёс. За бенсан нэмжүүд гэж байгаа. Зодол үжингийн ёс, гэлэггүй ёсны зодол үжингийн ёсыг дэлгэрүүлэхэд маш их чухал үр гүйцэтгсэн. Тэгээ өөрөө ч ном судрыг ингэж дамжуулсан. Одоо босод олон багш нар оцрын чиг гэх мэт юм болоод шавнараараа дамжуулаад энэ ёсыг маш сайхан ингэж дэлгэрүүлсэн байна. За энэ зодол үжингийн ёс нь ч гэсэн одоо Монгол газар маш сайхан дэлгэрээд олон лам ховрууд, энгийн хүмүүс сүсгтэн хүмүүс бас ингэж үздэг. Яг энэ зодол үжингийн ёсоор явдаг бас ингэж ёс гарч. За манай Богдын хийсэн бас нөгөө нэг чухал зүйлүүд маань олон жил тасраад байсан. Бараг 100 гаруй жил ингээд тасраад байсан. Хотогт хувилгаад гэдэг энэ нэг уламжлалыг буцаад сэргээж Монголын болохоор нөлөө бүхий хэд хэдэн хотогтуудыг тодруулах тэдгэрийг нь цаашгаа бас далаа ламдгаа зуулчлах тэдгэрийг ингээд өөрөө бичлэн тодруулах энэ үүлийг болохоор мөн ингэж ихлэнлэн гаргасан. Тэгэхээр энэ маань болохоор маш их ингээд чухал ингээд нэг зүйл байна. За мөн дараагийн нэг чухал зүйлүүд маань манай Богд маань зөвхөн Монгол гэлтгүй Монгол турхтан бурайд, хайлмаг, тува эдгээр газруудад одоо энэ Дүнхрийн бан айлдах, Ямангийн бан айлдах гэх мэтээр энэ нөгөө ном миг ингэж дэлгэрүүлсэн. Энэ ёс нь болохоор одоо бас одоо энэ нэг талаасаа яг шашин номынхаа юу талаасаа болохоор маш их чухал үр гүйцэтгсэн гэж ингэж хэлэхээр байна. Тэгэхээр энэ ерөнхийдөө хоёлаа ингээд энэ хүмүүний ингээд нэг явдал түүхийг ороо босгоо энэ цагийн энэ үед ерөнхийдөө намтар түүхийг нь голлоод за тэгээд ингээд товчхон одоо тоомлон ярих юм бол нэг иймэрхүү зүйлийг л бас ингээд ярьж хэлэхээр болно. Нэг зүйлийг хоёлаа бас мартаж, нэг зүйлийг хэлээд ерөнхийдөө нэвтрүүлгээ ерөнхийдөө өндөрлөхийн өмнө хоёлаа нөгөө түрүү дөрвчин дугаарт Богдуудынхаа залбирал солбыг бас ингээд уншижсэн тийм ээ. 9 дугаар Богдынхаа залбирал солбын тухай бас энэ хэлээд ер нь нэвтрүүлгээ төгсгөлд бас ингээд хэлье. Жалбааны ва жамбал нембоя намдаг
дадвэ дүлжа мэндэл за савсан чойжээ жансан зэмби за жавцэг жавсан ламар солваанда гэж одоо за ямар ч байсан манай хийдэд болгоор ингэж оруулж уншиж байгаа. За өөр бусад хэлбэл ямар яаж уншиж байгааг би сайн одоо яг нарийнчлан сурвалжилж үзсэнгүй. За энэ номын орчуулганд 2 дугаар ялгуулсан зөөлөн цог зүрхний хосгүй ариун увцаар шавийг боловсруулан гитлэгч ариун гүн нууц номын дууз баригчдын эрхэм аврал дээд богтон багшид залбирмөө гэж орчуулгана. За богдын маань албар жамбал намдал чойжиж явсан шүү дээ тийм үү. За тэгэх юм бол нэгдүгээр мөрөнд жамбал нэмбоёг жамбал гэдэг гарч байна. За тэгээд хоёрдугаар мөрөнд болохоор намдал гэдэг үг нь болгонгоч нь намдаг гэдгийн нам мэндэл гэдгийн долон гэж гарч байна тийм ээ. За тэгээд дараагаар нь жамбал намдал чойжиж явсан. Дараагаар нь 3 дугаар мөрөн дээр болно гэж гарч байгаа нь манай богдын ийм залбирал ийм солидөг бас байна. За үүнтэй ерөнхийдөө манай нэвтрүүлгийг үзсэн хүмүүс бол сайн санаж байгаа. Өндөр гэгээний нэвтрүүлэг дээр ингэж ярьж ирсэн. Жанчиг давь гомбо чойжиж жамбал намдал чойжиж ямсан ч гэж уншдаг нэг юм уншлага байна гэж. За анх яг энэ одоо саяхан уншдаг энэ одоо солидуу энэ залбирлыг одоо оруулж уншихаасаа өмнө ерөнхийдөө одоо богдыг яг албан ёсоор тэр одоо болоод ерөнхийдөө богд гэдгийг одоо хотог заларч байгаа юм байна гэдгийг яг мэдсэн тэр цаг үеэс ингээд заримдаа ингээд хурал уншлага болоод хувийн уншлаганд ингэж оруулахдаа тэр жанжиг довь гэдэг тэр номон дээр жебл намдал гэж бичсэн би тэр номыг болохоор харуулж аваад тэгээ олоод тийм нэвтрүүлгийнх нь хэлжсэн. Тэгээд ерөнхийдөө за тэгвэл манай богдын маань алдар нь жебл намдал юм байна гэдэг тэгэж уншижсэн. Тэгээд явандаа болохоор дахиад нэг сүлэр дараа жамбал намдал чойжиж юмсан ч үсэж өрмөлдөрж ажааварлууд амар шүксэн сол. За яг үүгээр ингэж саж уншд юм байна гэд ингэж бас нэг тэгж мэдчихсэн. За тэгээ хожмоо дараагаар нь болохоор энэ залбир солбыг болохоор ингэж уншдаг ингэж болсон. За энэ залбир солбыг одоо хэн зохиосныг би сайн мэдэхгүй. Гэхдээ нэг яг энэ сайн Жалбаанова гэдгийг хэн зохиосныг л би мэдэхгүй. За ямар ч болсон Бадмаач болон гигэн гэж нэг лам за богдын өлмөө Баторших залбир зохиосон гэдэг нэг өөр мэдээ өрсөн. Гэхдээ ямар залбир гэдгийг би нарийн сурвалжилж болж үзсэнгүй. Бас нэг юм зүйл байна. Тэгээд түрүү хэлсэн ёсоор одоо төв хэлээр болохоор ганц хоёр ном ингээд нэг зохиодог болсон яг тэр үеэр за тэгээд одоо богд маань одоо тэр шиний 8-нд Нирван басны дарааханаас нь бол юу гэхээр богдын энэ дүр маань болохоор одоо хэдий өндөр нас өдөр зоогсон ч гэсэн шашин намынхаа хувьд бол одоо жинхэнэ одоо өөрийнхөө тэр үйл зохион нарын дэлгэрч хэлсэн гэдэг нь жоохон дараагийн дүр маань болохоор түргэн заларч 10 дугаар богд маань түргэн заларч тэгээ хурдан явуулаасаа гэдэг түрүүн бол далаа багш одоо юу богдын Нирван басны дараа гэсэн тэгээд би тэгэхээр тэр тухайн тэр үед нь болохоор бас өөртөө хувьдаа болохоор богдын одоо дараа дүр залбирах дараа дүрийн одоо түргэн залрахны залбирлыг өөрөө хувьдаа бичээд тэгээд Facebook дээр төвд Монгол англи хэл дээр бас ингэж орчуулад тэгээд 3 хэл дээр бас ингэж тавьж исэн. Яг богдын маань үйлсэн хөвгөө сайн байх болоосаа гэж өөрийнхөө үүднээс нь итгэн мишин залбирсан үүднээс нь тэгж залбирч исэн юм аа. Тэгээд ингээд хоёулаа болохоор өнөөдрийн нэвтрүүлгийн болгоор ерөнхийдөө ингээд богдынхаа намтар цадиг түүхийг нь товчоолон ерөнхийдөө хурангуулж ярьсан. Тэгээд энэ нэвтрүүлгээ баг ингээд өндөрлөх үедээ тийм үү? Тэгээд байлаа. Тэгэхээр энэ удаагийн дугаараар бол одоо Монголын шашны дэргүүн 9 дугаар богд дээдсийн одоо намтар цадгийг бид бүхэн үзэгч та бүхэндээ тоомлон чадсан ядан хүргэлээ. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай.